харангуут нэг л сайхан эмэгтэй болцсон юм шиг, нэг л сайхан эрэгтэй болцсон юм шиг гаднаасаа тэгж харагдаад байгаа хгүй тий. Сэтгэл зүйн хувьд болоогүй ч болно шүү дээ. Тэр тэнгүүд гаднаасаа том юм шиг харагдаад эхлэнгүүтээ одоо би том болцсон юм байна. Одоо шийдвэр гаргаж болох юм байна. Миний гаргасан шийдвэрт одоо хинч нөлөөлж чадахгүй мэн гэдэг ч юм өөрийгөө илүү томоор мэдэрдэг болцсон болов гэж харагдаад байгаа. Өсвөр насныхантай ер нь эцэг эхчүүд яг яаж харилцуул зүг байдаг вэ? Одоо зарим ээж аав нар бол зүгээр ер нь бол би чиний насыг чинь ингээл те дайраад өнгөрсөн ер нь бол ингэдийн тэгдийн ингээл байнгын ингэж заах нь зөв юм уу? Эсвэл найз шиг харилцах нь зөв юм уу? Аль нь зөв байдаг вэ? Надад гэвэл ингээд амьдралыг аюу хөнгөнөр харуул хэцүүэр юм шиг санагддаг. Амьдрал чи юм хэцүү дээ. Мөнгө олоход амар хэцүү байна хта. Би ч ийм өрөөдөд ёстой бүтэхгүй дээ гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм готранг тийм готранг байгаад хэрэггүй юм шиг санагддаг. Айгуу гоё өдрөг. Тийм болондоо гэж бичдэг. Тийм байвал зүгээр санагддаг. Тэгээд нөгөө нэг ээж аавын ганц одоо бит гурыг ингээд бас нэг юм зөв явуулж байгаа ганц л үг байд юм шиг таснагдаад байдیں۔ Ээж аав нь 3 охиндоо итгэж байгаа шүү гэд нэг юм ганц үгийг ер нь бол ихэнхдээ хэлдэг. Midcast эрүүл мэндийн мэдлэгийг хүн бүрт. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Санчир ундрах чанар, стандарт, итгэл. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Top Ceramics байгалийн өнгө, тансаг мэдрэмжийг таны орчинд. Зарим өсвөр насныхан намайг хинч ойлгодгүй гэж боддог. Гэхдээ яг үнэндээ бол тэднийг ойлгохыг хүсдэг томчууд маш олон байдаг. Сайн байцгаана уу? Midcast подкастын маань ээлжид цоо шинэхэн дугаар та бүхэндээ хүрэх гэж байна. За бид өнөөдрийнхөө дугаарт өсвөр үеийн эмчтэй, өсвөр үеийн ихний сэтгэл зүй болон одоо энэ нийгмийн дарамтын талаар бүгдээрээ элен талангүй ярилцгаад өсвөр үеийн эмч оюун дээр. За мөн манай ануу дээр. Тэгээд уянга дээр. Сайн байна уу? Та нар маань бас гайхаж байгаа ах те. Яг ийм адилхан 3 охин суулгаад бас нэрүүд нь ч гэсэндээ адилхан байгаагаас анзаарч байгаа ах. Энэ 3 маань эгчтэй 3 байгаа. За манай 3 эгчийнхаа урилгыг бас хүлээж авч та нар маань ингээд ярилцах гад ирсэнд эгч нас маш их баярлж байна. За тэгээд өөрсдийгөө бас аягүй гоё дэлгэрэнгүй танилцуулчих уу. За намайг ганцхан оюун дээр гэдэг. За би хүүхдийн ихэмч мэргэжилтэй өсвөр үеийн эмч. Тэгээ нэгэн байгууллагатаа өсвөр үеийн эмч хийгээд 2 дахь жил рүү орж байгаа. Залуу эмч байгаа. Намайг ганцхан ануун дээр гэдэг. Би уран зургийн ангийн 4-р курс сурдаг. Одоо төгсөж байгаа. Намайг ганцхан уянга дээр гэдэг. Би дуулах сонирхолтой. Тэгээд одоо 12 дугаар ангийн сурагч. Энэ жил төгсөв. Сая ингээл зөндөө олон ингээд сошиалар айгүй олон өсвөр үеийн бүли те дарамт шахалт ийм олон зүйлүүд яваад их чинь бодохгүй юу. За миний мэддэг айгүй тийм хүмүүст зөв үлгэр дуурайл болж байгаа. Өсвөр үеийнхэндээс мэдлэг түгээч хэн байдаг вүлээ, хэнийг оролцуулбал бас зүгээрээ гэж бодсон чи яг шууд та 3 маань орж ирсэн байхгүй. Яг бол миний сэтгэлд айгүй олон жил та 3 бас явсан. Би бас энэ 3-ыг нийлээд олон жилийн өмнөөс бол мэддэг болсон. Тэгээд яг л ийм гоё хүмүүжилтэй айлын охтууд тэгээ бас яг нэг эгчтүү ахтүү нар ямар байвал яг нэг болох вэ гэдэг нэг тийм бодол бодохоор та 3 орж ирдэг байхгүй юу? Тэг юу хийх нь. Тийм тэгээд 3 дүүтэйгээ өнөөдөр ярилцж байгаатай бол маш их баяртай байна. Тийм. Тэгэхээр одоо манай оюука маань том эгчин эмээ чинь тэгээ бас эмч. За тэгэхээр одоо өсвөр үеийнхнээс ойлоо ер нь өсвөр үе гэж хэдэн наснаас эхэлж байна. Хойлоо ерхий асуултаас өсвөр үеийнхаа танилцуулъя. Тэгээ бас энэ салбар чинь бас айгүй цоошин салбар байгаа. Гэхдээ цоошинч гэхэд залуу салбар байгаа ш тий. Миний үед гэх юм бол одоо өсвөр үеийн кабинет гэж би бол нэг харж байгаагүй ш тий. Бид нарыг нөгөө сурагч байхад бол зүгээр нэг хаяада нэг октийн үзлэг тий. Тийм л юм ирдэг байсан болохоос яг нөгөө нэг өсвөр үеих гээд
Тийм эмчтэй бол би таарч байгаагүй санагдаж байна тий. Тийм. Тэгэхээр одоо яг өсвөр үеийн эмч гэхээр яг юу судалдаг яадгийн одоо эмгэг судлал эмнэл зүй чиглэлээрээ юм уу эсвэл сэтгэл зүй чиглэлээрээ илүү ажилтдаг юм уу? Яг ингээд мэрэгжлийнхаа талаар ярил бас яагаад энэ мэрэгжлийг сонгох болсон бэ тий? За би чинь хүүхдийн хэмжээр төгсөөд тэгээд өсвөр үеийн чиглэлийг сонгох шалтгаан маань ер нь бол хоёр дүү маань бас байсан, тодорхой бийг эзэлж исэн. Тэгээ миний мэдгүй болон Монгол улсад бол судлагдаж дуусаагүй, би болоогүй яг тийм оршин тогтнох одоо үндсэн тавигдаагүй тийм салбар байсан гэж хэлж болно. Тэгээд энэ салбар руу ороод ямар ч гэсэн ажиллаж үзье гэж эхлээд залуу эмчийн хувьд бол бодсон. За тэгээд манай өсвөр үеийн одоо эмч гэх юм бол яг эмнэл зүй талаасаа болон одоо сэтгэл зүй болон нийгмийн эрүүл мэнд талаасаа яг цогцоорн тусламж үйлчилгээ үзүүлдэг ийм салбар байдаг. За эмнэл зүй гэх юм бол яг өсвөр насны хүүхдүүдэд одоо бие махбодод ямар өөрчлөлт орж ийн, ямар одоо тусламж үйлчилгээ юу хэрэгтэй байна. Тэр болгонд нь одоо эмнэл зүйн талаас нь эмчилгээ зөвлөгөө өгдөг салбар байхгүй. Тэгэхээр илүү их хөвчлэн бол нөгөө нэг нөхөн үржихүй тал руугаа бас явдаг. Нөхөн үржих асуудал их байдаг учраас өсвөр наснд за нөхөн үржихүй за тэгээд бусад биеийн бүх одоо завиур эмгийг эмчтэйг онцлох, зөвлөгөө өгөх. За мөн дээрээс нь сэтгэл зүй талаас нь ямар нэг асуудалтай ах юм бол одоо эмчилгээ зөвлөгөө өгдөг. За мөн тэр хүүхд нийгмийн хувьд буюу одоо гэр бүлийн асуудалтай ч юм уу эсвэл хүчирхийлэл бие махбодын болон сэтгэл зүй хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдтэй нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Ингээд цогцоорн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тохиромжтой ийм газар байдаг. За Монгол улсад бол хөгжөөд ерөнхийдөө бол нэг 10 гаруй жил болж байгаа гэж хэлж болно. Тийм. Тэгээд өсвөр насны хүүхдүүд гэхээрээ 10-аас 19 насыг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлдог. Яг эмнэл зүйн хувьд бол 10-аас 19 насны хүүхдүүдийг үздэг. Одоо өсвөр насны үе бол амьдралын хамгийн сонирхолтой үе тий. Нөгөө талаараа болохоор хамгийн хэцүү үе гэж бас эцэг эхчүүдийн хувьд бол бас хэцүү үе болчиход байна шүү дээ одоо бол тий. Тэг бидний одоо буцаагаад нэг 10 жилийн өмнө гэсэн бол бас нөгөө сошиал медиа нэг сайн хөгжөөгүй байх үед бол нэг яригддаггүй байсан шүү дээ тий. Одоо би ингээл өсвөр насндаа явж гин миний одоо шилжилтийн нас эхэлж гин тий. Тэгэл миний зан ааш ингээл өөрчлөгдөж байгаа шүү дээ эцэг ихтэйгээ одоо бол тэгж ярьж штэ. Тэг та намайг бас ойлгоод өгөөч гэд те тэр насныхан гэтэл тэр үед бол тийм байгаагүй шүү дээ. Бид нэр одоо өсвөр наснда яваад ямар яадаг чи мэдгүй те хитрхи одоо нөгөө мэдээлэл нь бас их болцсон байна. Дээрээс нь хүүхдүүдийн нөгөө бие физиологийн онцлог нь бас аюу хурдтай өсөж гин те. Шал өөр ингээд одоо жишээлх нь бол биений юм эрхэн хүртэл айгүй эрт болоод тий. Тэгээл хүүхдүүд амар өндөр болж гин тий. Идэж ууж байгаа юм хүртэл шал ондоо болчихсон. Тэгээд энэ одоо өнөөдрийн тэр өсвөр үеийнхний бидний үеэс бол маш өөр болчихсон байна. Тэгэхээр та нар одоо яг одооны үеийг бол юу гэж харж байна? Яг өсвөр үеинд тийм хэцүү байдгүй. Би болохоор туулаа гарцсан мөртлөнгөсөн миний үед тийм хэцүү байсан юм нас мэддэггүй байхгүй. Айсгул ингэж дэвэргээл сошиалаар ингээл амар яриад ах тусам хүний тэр нөгөө сэтгэл зүйд нь айгүйх суугаад нэрээ одоо яг миний шилжилтийн нас би яг л ингэж байгаа гэд хитрхи мэдлэгтэй болчхороо хүүхэд нөгөө сэтгэл зүй рүүгээ ингэж хөтлөгдөөд яваад бүр хитрхи одоо сенситив мэдрэмтгий болоод байна. Миний бодлоор болохоор нийгмийн стандарт өндөр болоод эсвэл өөрчлөгдөд байгаа болохоор яг нийгмийн стандартад харуулахын тулд тэгж одоо айгүй хүнд тусаад байгаа юм шиг санагддаг. Сошиал дээр одоо охтууд би ийм байвал хөөрхөн харагдана. Ийм байвал хүмүүс намайг хөөрхөн гэж харна гэдэг ч юм уу. Иймэрхүү нэг юм стандарт бий болцсон болохоор яг тэрийгээ дагаад бас хэцүү болоод байж магадгүй гэж бас бодож байна. Нэг өнцгөөс. Тийм. Яг юу байдаг л да одоо яг бидний үед ч юм уу таны үед ч юм уу тий бид нэр яг тэр нийгэм эдийн засгийн хүчин зүйлээсээ болоод одоо шимт хичээлтэй хоолмон сэтэж чадахгүй өндөр болохгүй ер нь бол нийгмээрээ нэг жоохон амхан дуу байсан шүү дээ тий одоо болохоор нэлээ өсөглөн болчоод байна бид нэр идэж уух юмар дутхгүй байна шимт хичээлтэй хоолмон сэтэж гин гингүүд тэрийгээ дагаад бие махбод өөрчлөгдөөд харангуут нэг л сайхан эмэгтэй болцсон юм шиг нэг л сайхан эрэгтэй болцсон юм шиг гаднаасаа тэгж харагдаад байгаа хгүй тий сэтгэл зүйн хувьд болоогүй ч болно шүү дээ тэр тэнгүүд гаднаасаа том юм шиг харагдаад эхлэнгүүтээ одоо би том болцсон юм байна одоо шийдвэр гаргаж болох юм байна миний гаргасан шийдвэрт
одоо хинч нөлөөлж чадахгүй мэн гэдэг ч юм өөрийгөө илүү томоор мэдэрдэг болцсон болов уу гэж бодлоо харагдаад байгаа. Яагаад гэх юм бол харагдаж байгаа нэрэл эмэгтэй хүн шиг хүүгүүдийг харахаар нэрэл том болцсон эрэгтэй хүүхэд шиг гэхдээ сэтгэл зүйн болоогүй байдаг нас ахгүй. Тэгэхээр ямар нэг эрсдлийг тооцоолох ч юм уу эсвэл ямар нэг шийдвэр гаргахад хангалттай болоогүй мөртлөө гаднаас харагдахтаа том шиг харагддаг. Тийм учраас тэрэндээ илүү их бардаад бас болохгүй шийдвэр гаргах ч юм уу эсвэл хин нэгнээс тусламж авахгүй өөрийнхөө асуудлыг шийдэх. Тэгээд том дуурах. Тэ ээж аав руугаа уурлах гэх мэтчлэн байдаг ч юм уу тий. Тэр нь ерөөхдөө бие махбодоос бас хамаарж байгаа байх гэж бие махбодын хувь гэснээс тэгэхээр яг одоо эмчийн зүгээс яг эрүүл мэндийн ямар асуудлуудтай хүүхдүүд ихэвчлэн орж ирдэг вэ? Анзаарэгдэж байгаа тий. Тэг ер нь бол одоо өвчлөл бол аль насанд л хүүсийн яг ижлэгэн байдаг штэ тий. Тэгж яхад манай өсвөр наснд бол эмэгтэй хүүхдүүд илүү их орж ирдэг. Эрэгтэй хүүхдүүд асуудлаа нуудаг байж болно. Эсвэл өөрсдөө хайхардаггүй байж болно. Эсвэл ичдэг байж болно. Тэр утгаараа ерөнхийдөө нэг 90-10 гэдэг ч юм уу орж ирж байгаа хүүхдүүд нь харьцаа нь эмэгтэй нэрөө эрэгтэй нь 10 байх. Хөгшин хүмүүсийн хувьд ч гэсэндээ одоо манай эрчүүд эмэгтэйчүүдээсээ төрүүлж одоо нас олдог штэ тий. Тэгэхээр ер нь энэ бол бүр нэг хүүхэд байхасаа л яг адилхан байгаа дээ тий. Энэ юутай холбоотой ингэж яваад байгаа юм бол юу гэж анзаарэгдэж байна? Ер нь эцэг их нь нэг хүүхэд болохоор тоохгүй. Нийгминд нэг тогтцсон нэг юм байгаад шүү дээ. Эмэгтэй хүүхдүүд чинь ингээл баашлал тий. Ямар нэгэн газар нь ямар нэг юм өвдчүүл за би ингээл болохоо члээж авд хэлье. Инээ тэрэ гэл ингэж хөвгүүд болохоор л нөгөө нэг баг байхаас нь л өсөгцөн эрэгтэй хүүхд уйлдаггүй, эрэгтэй хүүхд ингэдэггүй, эрэгтэй хүүхд угаасаа чангатуу байх ёстой гэдэг ч юм уу тиймэрхүү юмд баригдаад ирэхгүй байдаг бас байж болно. Сэтгэл готрлын хувьд хүүхдүүд их байна уу одоо? Ер нь бол нийгмийн асуудал, сэтгэл зүйн асуудал бол их байгаа л та. Ер нь ингээд биенийх байна уу, сэтгэл зүйн асуудлууд нь илүү түлхүү орж ирж байна уу? Эрүүл мэндийнх нь байна уу? Ерөнхийдөө бол биеийн асуудалтай хүүхдүүд орж ирээд тэгээд тэрнээс нь цаашаага сэтгэл зүйн асуудалтай байна гэдгийг олох нь илүү байдаг. Одоо би бол намхан байна. Эсвэл эмэгтэйчүүд нь би бол миний хүүх ингээд сайн урахгүй байна ч гэдэг юм уу. Тэ нөгөө нэг бойжилт одоо тий яг том болж ийн гэдэг юм аа ягаал тий. Би бол юм тарган байна энүүгээрээ тий. Тэгэл нэг бусадтай дандаа өөрийгөө харьцуулсан ийм л нэг тийм сэтгэл зүйн асуудалтай орж ирж байна уу? Үгүй ер нь бол эмнэлзүүд аль хэзээ одоо эхэлсэн байдаг. Зөвхөн гэх юм уу. Биний малдагдчихээн. Яагаад гэх юм бол жингийн үүдэлтэй байна. Эсвэл жингийн магадaltaй байна гэдэг ч юм уу. Эсвэл толгой өвдөж байна. Тэгээд ингээд одоо мэдрэлийн эмчт үзүүлэхээр ямар нэгэн шалтгаан олдохгүй бүх шинжилгээнүүд нь зүгээр гардаг ч юм уу. Эсвэл дотор муухай оргин зүрх дэлсэн гэд ингээд дандаа сэтгэл зүйн асуудлаасаа болоод илэрж байгаа тиймэрхүү шинж тэмдэгтээ орж ирдэг. Одоо нөгөө сүүлийн үед хүүхдүүд бас амар энержи дринк уудаг болсон л шүү дээ. Тэгээ бас нойр гүйтсэн. Нөгөө байнгын утас үзэж гин утас үзснээсээ болоод одоо мэдээч нэгдүгээрт бол нүдний хараа нь муудаад бүгд бараг ихэнх нь шилтэй болчлоо тий. Тийм шүү дээ. Хоёрдугаарт гэх юм бол одоо юу байдгийг нөгөө уцаа үдсээр агаал 5-6 цаг үдсээр байгаа юм бүгтэр болж гин тий. Гүзүүний асуудалтай болж гин. Дээрээс нь нойр гуйдаал нөгөө сэтгэл зүйн тавгүй байдлууд бүгд илэрч байгаа шиг байна. Нойрны асуудал чинь маш айгүй том зэдэв байдаг шүү дээ тий. Тэр бид нэр их ордог оо. Тий. Ер нь бол яг тийм завираар орж ирдэг монгол хүүхд байхгүй шүү дээ. Би ер нь бол ингээл унтахгүй байна. Би ер нь ядарч гин гэсэн завираар орж ирэх монгол хүүхдүүд ер нь сөөхөн. Тэрийг асуумжаас ер нь тодруулдаг. Ер нь амьдралын маяг нь хүүхдүүд хэр байгаа. Хамгийн чухал нь амьдралын маяг шүү дээ. Шөнө хэдэн цагт унтж байгаа, хэр их өдөртөө шингийн мууж байгаа, өглөө хэд гэж усж байгаа, өдөрт хэд хооллож байгаа гэх мэтчлийн асуумжаар бол яг биеийн ерөнхий амьдралын маяг тэр ч байтугай ер нь цаашлаад гэр бүлийн халамж хүүхдэд тавьж байгаа анхаарал эдгээр нь бол харагддаг байхгүй. Тэгэхээр зарим ингэж асуумжуудыг авч яхад ээж аав нь хүүхдээ хамт мэддэг үе байдаг байхгүй. Хүү чи тийм үү? Чи тэгээд байгаа юм уу? Хизээ тэгсэн? Хэлэхгүй яасан гэдэг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг хүүхдээ бас 100% мэддэг ээж аав нар ер нь зөв. Өсвөр насныхантай ер нь эцэг эхчүүд яг яаж харилцуул зүв байдаг вэ? Одоо зарим ээж аав нар бол зүгээр л ер нь бол би чиний насыг чинь ингээл те дайраад өнгөрсөн ер нь бол ингэдийн тэгдийн ингээл байнгын ингэж заах нь зөв юм уу? Эсвэл найз шиг харилцах нь зөв юм уу? Аль нь зөв байдаг вэ? Ер нь бол найз шиг харилцах нь буюу
одоо өөрийнхөө туршлагаас хүүхдтэй ярилцах нь аягүй чухал. Би одоо өсвөр насны дээр яаж ийсэн яг би чамшиг байхдаа нэг иймэрхүү үйлсийг хийгээд став ээжтэй яг тэгжсэн шүү дээ. Чи яг бүр намайг туурайгаад тийшүү те гэдэг ч юм уу. Ямар нэгэн хүн эхлээд өөрийгөө нээж ээж аав маань бас алдчихсан юм биш үү? Энэ зүйл дээр яг ийм цаг хугацааг надтай адилхан туулсан юм биш үү гэдгийг чинь мэдэн шүү дээ. Тэнгүүд би чамтай адилхан ингэж туулж исэн гэхэд яг юуг яаж туулсан гэдгийг тэр хүүхд мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр яг юуг яаж туулаад яг надтай адилхан энэ хугацаанд ямар байгаа гэдгээ илүү хүүхдэд нээлттэй ярил зүгээр. Би ингэж жагаад тэгээд тэгсэн чинь тэгээд тийм болоод тэгсэн байхгүй юу? Чи яаж ий гэдэг ч юм уу. Ээж нь тэгжсэн, тэгж алдчихсан. Тэр юм дээр чи хэр бодолтой байна? Ямар бодолтой байна гэдэг ч юм уу. Тэгж асуухгүй шууд чи яаж ий? Ингэх гэж нү тэгэх гэж нү. Тэгвэл тэгээ шүү, ингэвэл ингэн шүү. Ерөнхийлөд ярьж байгаа бол тэгэл ерөнхийл болчих нэ тий. Тэгэл манай хоёрын хувьд бол одоо яг өсвөр насн дээр яваа хоёр шүү дээ тийм ээ. Тэгэхээр манай хоёр яг нэг 10-аас гэдэг юм уу би яг нэг жоохон том болж ийн гэж мэдэгдэх үедээ ер нь ямар хайрцантай ямар шугам байсан бэ? Их чинь гэсэн бас хэлж болно шүү дээ. Энэ хоёр тэгжсэн гэд. Би бол бүр ингээд амар юм дув дуг болчихсон шүү дээ. Тэгээд ингээд дотроо ингээд амар их юм боддог. Тэгэл ингээд бодоол энэ юмыг ажиглаал энэ хүмүүс ямар хандлага гаргаж ийн ямар идэм бэ гэдэг ингээд бүх юмыг ажиглаж байгаа. Тэг ингээд дотроо ингээд юм бодоол. Тэг ингээд тэндээс ингээд нэг ухаж нэг юм гаргаж ирээд нэг юм энэ хоёрт амар их ярьдаг байсан. Ер нь гэхдээ манай Анука маань айгуу тийм дуугар шүү дээ тий. Дараахан талтай тийм ээ. Хүмүүс тэгэл үгүй. Уянгаа явлаа. Би ч бүр яг ид үе дээр явж байгаа хаа. Тэгээд гэтээ одоо яг энэ үе дээрээ өөрийгөө ингэж ойлгох нь чухал байдаг. Тий. Манай их ч бас надад хэлжсэн байхгүй. Чи ямар хүмүүстэй хайхтаа тухтай байдаг, ямар хүмүүстэй хайхтаа тухгүй байдаг. Юунд дуртай, юунд дургүй, юунд цаг заваад харцуулвал илүү үр дүнтэй гэд хэлжсэн байхгүй юу? Тэг би ингээд хариултуудыг олгоол бас бодоол өөрөөсөө асуулт асуугаал. Тийм тэгэл жоохон сэтгэлээр унчих юм бол яг юунаас болоод сэтгэлээр унжийн яг юунаас болж ийн гэдгээ олоод тэгэл за баг олчиход тэгэл 50% тэгэл асуудал нь шийдэгдэж шүү дээ. Манай гурын хувьд бол айгүй онцгой зүйл байгаа. Тэр нь болохоор манай оюука дөнгөж оюутан болж ирээд тэгэнгүүтээ хотод ирэнгүүтээ хоёр дүүгээ аваад ирсэн тий. Бүр яг ээжийн хариуцлагыг үүрсэн тий. Би яг тэрийг ярьж өгье. Би ингээд оюутан болоод эхний нэг жил дотор байранд амьдардаг байсан. Тэгээд би чинь дотор байранд ангаахт чинь бас хэр баргийн хүүхдэд орохгүй шүү дээ тий. Ер нь хичээлээ сайдаг хүүхдүүд л орж байгаа. Тэнгүүд би яг ингээд орсон чинь кислог, антом дээрээ бүр яг өндөг авч ирсэн байхгүй тэг гэж ярьдаг манай ангаахынхан. Тэгэл нөгөөнийг 90-д 80-д авдаг байсан хүүхд чинь шууд тэг авахар чинь шууд л бүр амьдрал ингээд оронгоор иргэсэн юм шиг санагдчихсан байхгүй. Тэгэл шүн олго уйлдаг. Тэгээд ингээд аав ээж уянгагийн зургийг ингээд ширээндээ бүр ингээд наацсан. Тэгээ шүн тэднийг харж уйлдаг. Би өстө одоо ингээд чадахгүй байна. Би өстө ингээд тийг авчлаа. Би ингээд ерөөсөө чадахгүй байна болий гэж шүн олоод уйлдаг. Яагаад гэх юм бол шүн уйлдаг гэхээр өрөөндөө дөрвөлээ дөрөв охинтой. Тэгээд би дөрөвтгөн тэнгүүд нөгөө өрөөнийхөө охтуудыг сэрэхгүйгээд тэгээ шүн өдөр нь ингээд хичээлээсээ таарч ирж унтчихагаад оройн босоод уйлаад тэгээ хичээлээ идэг байсан байхгүй. Тэгэл тэгж явж байгаа л тэгүүд маань цөөрөөл арай гайгүй болоод уучраа болоод юм уншдаг болоод уншсан ч гэсэндээ ингээд тогтоох нь арай өөрчлөгдөөл нэг оюутныхаа амьдралд эхлээд орж эхэлж байгаа. Тэгтэл нөгөө гэр бүлээ санах ч юм уу хоёр дүүгээ санах юм амар их байсан. Тэгээд аав ээж хоёр манаас за хоёр дүүг ингээд явуулъя. Чи ингээд хоёр дүүг аваад амьдраа гэд. Тэгээд чамайг бэлэг болгоод өгсөн юм шүү дээ. Тэгээд ингээд хоёр дүүтэйгээ амьдарч эхэлжсэн. Тэр чинь тэгээ 2 дугаар курст ер нь орохдоо л хамт амьдарч эхэлсэн. Тэгээ одоо бараг 7-8 жил болсон. Яг хамгийн анх одоо аав ээжтэйгээ хамт амьдарч исэн 3. Тэгэнгүүтээ тусдаа гуруулаа гарсан хоёр ялгаа байсан уу? Байсан. Гэтэ тийм том ялгаа бол биш. Гайгүй юу? Тийм үү. Тэгээд аав ээж чинь нөгөөс ажилдаа бол бит гурыг орхиж явдаг байсан аахгүй юу? Тэгэл бит гурав багасаа л баг бибитэй айгүй ам болоод өссөн. Зуны амралтаар хөдөө явсан ч гэсэн бит гурыг үлдээгээл явчихна нөгөө мэдэр. Тэгэл бит гурав
бас л ам болж байгаа юм чинь тий. Тийм ер нь Тэндээ эн чинь бол анханасаа аим байгаагүй үстэй. Ер нь бол ер нь анханасаа л хийсэн. Анханасаа л ингээд айгуу жижиг жижиг зодтолтгүй байсан юм таагаар. би ингээд амар жижигхэн би те. Тэгээд ингээд 8 настай хахад Анука 4 настай уянга төрж исэн гэхэр чин уянга 1 2 настайгаас эхлүүлээд би хардаг байсан. Тэгэхээр би нэг 10 настай байсан байгаа байхгүй. Тэгээ 10 настайгаас яг уянга ингэж бүр ийш тишээ ингэж айлуудаар ингэж бүр ингэж тэрж явдаг. Тэгээд лин тэнд очиод манай хоёр дүү ингээл аяа маяг угаагээ загнангууд нь би амар шаартай уйлж муулаас өөр аяа маягаа угаадаг. Тэг нэг амар шаартай. Тэгээд бүр болохгүй угаасаа л хүн юм чинь загнуулна шүү дээ. Тэнгүүд загнангууд хоёр дүүг аваад хүүтэн гэрт ороод тэгээд хоол мол хийгээд тэгээ байцдаг. Ер нь нэг тийм би загнаж олно гэхдээ манай хоёр дүү хинч загнах хэсгүй гэсэн нэг тийм байлаар юутэй байсан шүү дээ багасаа. Багасаа л их хөөрхөн байж тээ. Тэгээ энэ зан чанарыг ээж аав нь өвлүүлсэн мэн үү? Та гурвал зүгээр ингээд явцын дунд олоод авчуу. Яагаад ингэж асууж ин гэхлээр би бол ингээд өөр айлын хүүхдүүд ингээд хоорондоо айгу файттай байдаг те ингээд энэ чи миний имийг авахгүй би чиний имийг авахгүй те чивтээр өөрөөр тус таач гэдэг юм уу. Тэгээл нэг хоорондоо бас нэг ярдагчгүй те нэг заримдаа бол айгу их тийм маргаантай байдаг гэж яасан. Би болохоор өөрөө айлын ганц тийм болохоор бас юм олуулаа уссан ч юм уу те тийм хүмүүсийг бас яг гэр бүлдээ ямар байдгийг мэдэхгүй. Гэхдээ бол ата харахдаг хүний нэг байхгүй юу? Олуулаа байхаар гоё тий. Тийм гоё шүү. Тийм тэгж одоо ч гэсэндээ бас ата харахдаг шүү. Ингээ та гурав сууж байхад ч бас гоё байгаа байхгүй тий. Ярих ингээл тий шууд ярилцаад ингээл бүх юмаа ингээ хуваалцах ихчдүү байна гэдэг чинь аюу том хөрөнгөийг бас ээж аав нь ингээд өгсөн байгаа байхгүй тий. Тэгээ тэрийгээ яг нэг тэр үнэт зүйлийг өөртөө ухамсарлаад яг гуруулаа юм гоё гурван эрдэнэ шиг болоод ингээ явж ин гэх чинь бас гоё тий. Тэрийг жоохон гайхаад идэм аа яг хаанаас эхлүүлээд бит гурав ингээд би бинд айн болчихоо гэд би бас ингээд бит гурав бодоод ярилцаад олоогүй л тий. Гэтэ нэг гаргалгаа нь манай аав ээжийг амар гоё хайрладаг. Тэгээд бит гурыг ч гэсэндээ яг 4 насны зөрүүтэй шүү дээ тий. Яг одоо намайг 4 нас хүрээд Анука гартал намайг амар сайн хайрлсан. Тэгээ Анукаг уянга гартал 4 жил айгүй хөрх ихлүүлсэн. Тэгээ уянгаг яг арай илүү 8 жил ихлүүлсэн гэж ярьдаг та. Гэтэ ерөнхийдөө бол нэг юм 4 нас хүртэл нь айгүй тийм гоё хайрлцсан болохоро. Тэгээ би нэг ингээ хайрлах юм үлдсэн юм болов уу гэж бод. Угаасаа хайрлуулж өсөж ижил би нэг хайрлах баг. Ээж аав нь тэгээд бас ингээ тусгаалan уулзаал одоо та хэдэд ингээл анхаарал тавьдаг байсан уу? Ер нь л нийтдээ л за миний хүүхдүүд гэл ингээл ер нь танаа гэр бүл хэр ингэж ярилцдаг гэр бүл вэ? Түрүүн би болохоор сонсохдоо нөгөө ээж аав даа их ихтэй байдгүй байсан болохоор та гурав баг нөгөө ээж аав байвал ингэн бид гурав болвол тэ ээж аавгаа байхгүй ийм сайн юма хийгээд те хинтэйгээ ч ингээл барьцахгүйгээр одоо юу гэдэг гэр орныхоо ажлыг хий чин тэгээ би бинтийг айгу гоё байна гэдгийг өөртөө бүр тэгээ багасаа ухамсарлцсан боловч гэж бас бодохгүй тий. Аав ээж ер нь бол бит гурыг нэг зодож байгаагүй. Гэтэ яагаад ч юм ерөөхдөө бол ингэж айдаг гэх юм уу? Айдаг гэдэг нь болохоор хүндэлдэг гэдэг утгаараа. Одоо юма хийхгүй бол ингэн тэрийгээ тийхгүй бол тэгнэ. Аав ээж ингэн гэд аав ээжээс ер нь бол бит гурав чи нилээн тэгж айгу хүндэлж орой ирэхний хоолыг хийцэн байх хэвээр ядарч байгаа. Тэгээд харахаар яг хүний оронд өөрийгөө тавьж боддог хүн ингээ өвлөгдөд ирсэн бас байж болох юм гэж бас бодсон. Манай аав ээж ингэж ажиллаж байгаа учраас их ядарч байгаа гэдэг ч юм уу бит гурийн төлөө ингэж явж байгаа учраас бит гурав ийм байх хэвээр гэдэг ч юм уу. Нэг тийм хүний оронд өөрийгөө тавьж боддог зан чанар бас байгаа. Тэгэл бит гурав чи яг ингээл гэхдээ ярина штэ бас ингээл аав ээжийнхаа талаар тэгэл дандаа уйлчин. Ямар хүчтэй. Тэгээ яж л нөгөө ээж авсаа хоолоо голохлоор те нэгж байгаа бахтаа ингэж байгаа бахтаа гэдэг. Аав ээжигээ одоо хизээ ингэж жаргаана маргаана гэдэг ч юм уу. Аав ээж маань одоо ингээд бараг 50 хүрлээ штэ 50 хүрнэ гэдэг чинь бас айгүй хурдан юм биш штэ гэж боддог ч юм уу. Сайхан залуу хүн байсан гэдэг ч юм уу. Тиймэрхүү айгүй хэрэг штэ. Та гурав хэр их ярьдаг вэ хоорондоо? Нэг бөөгнүүлж байгаа л нэг орой сууж байгаа л ширээгээ тойр сууж байгаа л ярьчихдээ шин. 5 6 7 цаг тэгэл. Тийм 6 7 цаг барыг тэгэл. Нөгөө халуун савтай цайгаа тавьж байгаа гоё дуртай идэх юмнуудаа тавьж байгаа л гоё цаймаа тавьж байгаа л өөрсдийнхөө ингээд дуртай юмыг тавьж байгаа л гоё яриад болохгүй юм да тий. Чиний тэр чинь нэгээд шүү шүүмжлэл бас байх уу тий. Одоо нэг одоо жоохон тийг гэдэг ч юм уу. Одоо ер нь анзаараад хахад жоохон тийм болоод ах шиг байна. Тэрийгээ жоохон ингэчи гэдэг ч юм уу.
Манай Оюкач өөрөө оюутан байсан мөртлөнгөөсөө дүүгийнхаа менежер нэдэг шүү дээ. тий байсан шүү дээ. Тийм хөрхөн тэгээ одоо дүүн ингээд бас мундаг. Хоёр ихчээрээ бахархдаггүй. Зөндөө бахархдаг шүү дээ. Ийм ихчтэй болсон доо гэ тий гоё тий. За яатан гоё нүүрэн дээр нь магталтай хоёр ихчиг. Туушин дээл нөгөө 6-7 цаг ярьдаг гэсэн шүү дээ. Тэгээ тэн дээр чи уйлн инэн. Тэ Янз бүрийн юм болдог тийм. Уйлал. Тэгээд нөгөө нэг ээж аавын ганц одоо бит гурыг ингээд бас нэг юм зөв явуулж байгаа ганц л үг байд юм шиг тас санагдаад идэв. Ээж аав нь 3 охиндоо итгэж байгаа шүү гэд нэг юм ганц үгийг ер нь бол ихэнхдээ хэлдэг. Тий. Ямар ч Түүнээс бол нөгөө шоудл модалт бол бас залуулах юм чинь байна штэ тий. байна шүү дээ. Гарч орно штэ тий. Байна шүү дээ. Тэгээ тэрийг яаж гоё баланслаад ингээд гадуур байгаа хүмүүс шиг ч гэдэг юм ингээд муу зам руу орчдгоо ч гэдэг юм уу тий. Тийм болохгүй байна мэ. Тэр одоо ухаамсарыг өөртөө сайн төлөвшүүлээд авчиж гин үү, хаанаас авч эсвэл ээж аав нь байнга залгаал тий. Эхний үед бол тий. Өө чи яаж нээж ин гэдэг байсан уу? Яадаг байсан бэ? Миний бодлоор манай хоёр ихчийг ингээд харахад ер нь бол энерги юм шиг санагддаг. Ингээд сайн нэрийг сайн нэргээ татдаг, сайн хүнээ татдаг гэсэн. Тэгээд муу энерги татдаг. Тэгээд ерөөсөл тийм. Тэгээд би том ихчигээ бос хаяада загиндаг. Ажил гээ тэгээ бүр шоудахгүй найзуудтайгаа ч уулзахгүй байдаг. Гарч шоудаач. Энэ уянга намайг тэг загнаад байхгүй. Тоо гараач тээ. Йоо тэгээ нэг удаа гарыг хэлсэн байхгүй би тэгээд тэгсэн чинь яа тгээч тээ. Яа баярлаа. Яа хөрхийн тий. Тэгээ ер нь бол ингээд ямар ч юм дээр сонголт ирдэг хүнд. Ямар ч сонголт ирдэг. Архийг хэтрүүлэх сонголт ирнэ, сэтрүүлэхгүй байх сонголт ирнэ, тамиг татах сонголт ирнэ, татахгүй байх сонголт ирнэ гэдэг ч юм уу. Ямар ч гэсэн шууд ингээд одоо арх уух сонголт 100% ирдэггүй. Тийм учраас нөгөө нэг тааруулж уух, яг ямар зорилгоор гарч байгаа зүгээр найзуудтайгаа гоё байх ханг аут хийх гэдэг ч юм уу. Яг зорилго нь юу вэ гэдгээс л их шалтгаална. Тийм. Одоо уянгааг та хоёр барьдгүй ер нь. Чи одоо шоудлаа мовдлаа гэж уянгаа ингээл явж махлаар найзуудтайгаа инглээ. Би одоо юу гэдэг найзтайгаа явж одоо найзанд очиж монлоо гэхээр хэр шууд тэгдэг гэдгүү эсвэл чи хинтээ яах ч байгаа энэ төр гээд тэгээ ингийн шүү гэсэн баахан нөгөө уцны зөвлөгөөнүүд өгдөгөө. Эхлээд бол ингэдэг. Эхлээд энд чинь бит гуравт нэг өмнөх амьдрал байгаа шүү дээ тий. Манай дүү чинь тим найзтай юм байна. Тэр нь тим юм хийд юм байна. Тиймэрхүү ааштай юм байна. Би бас ингээд таарч ийсэн байгаа шүү дээ бит хоёр. Тэр хүүхэд нь яг ийм юм байна. Нөгөө нэг тэр чинь тэр штэ гэдэг ч юм уу тий. Энэ ер нь иймэрхүү охин байна да. Тиймэрхүү охин байна да гэдэг ч юм ингээд эхлээд нэг юм мэдээлэл цуглуулсан байгаа. Тэгэнгүүт за уцаар ярьлаа. Би өнөөдөр тэгмээр ингэмээр хинтээ гингүүт тэр найзтайгаа хин явахын та эдийг хин хамгаалахын том хүн байгаа мó? Тэрний аав ээж нь гэх юм бол за аав ээж нь тийм байгаа юм байна. За ямар нэгэн нөхцөл байдал болох юм бол би хинтлүү залгахын гэдэг ч юм уу. Ингээд итгэлцлийн үндсэн дээр явуулах шийдвэр гаргадаг. Тэрнээс бол яг ямар хүнтэй яаж явуулах нь тодорхойгүй юмд бол зөвшөөрөлгүй. Гэхдээ тэр нь тийм олон удаа биш байдаг байхгүй юу? Тийм жилдээ 1-2 удаа ч юм уу найзуудтайгаа. Тэгэл тоглоал тэгэн штэ. За тэгээ баахан залуучууд авчираа талчгнаа дээ гэдэг. За залуучуудаа нуучнаа гэдэг ч юм уу тэгээ амар хөөрхөн тоглоал. Тэгээ би орой видео кол хийш юм шүү гэх. За залуучуудаа нууж амжсан уу гэж залгангууд амжсан мэн. Яг л амжлаа эдрэг. Та гурийн хувьд би бинээсээ нуусан тэгснээ нөгөөх нь ингээд нуугаад худлаа яриад жоохон буруу юм руу яваад баригдаад те тэр нь айгүй ингээд өөрт нь айгүй хэцүү санагдаад дараа нь за ерөөсөө ингэж болохгүй юм байна гэдэг тийм сургамжийг авч ирсэн тийм үед идэгөө. Муу юм хийвэл яг уу шууд тэр доорн баг энэ хоёрт баг хэлэх баха. Хэлэх байхаа гэж тэгэхээр хийж байгаагүй юм байна тий. Нэг удаа яг сүүлд нэг юм зодон болсон юм. Нөгөө уцаа авдаггүй шүнжэнгөө болцсон. Тэгээ би бүр баахан залгас тэгсэн чил өглөө нь орж ирэл 0 өрөөл ороод би шууд жийж унгаа. Би гэхдээ унаагүй юм аа. Унаагүй. Жийгээл амар төсөөлснөөр жийгээл тэгсэн чил
нөгөөд чинь босч ирсэн юу ч дуурдгөө тэгснэ яг ингээд зовх гэсэн чи гараараа ингэж хамгаалж мав. Кино шиг болж байгаа юм. Гэтэ буцаа зөхгүй шүү дээ. Ихчээгээ хүндлээд те. Тийм зохиогүй ерөөсөө ингэж айгүй гой хүлээсээ зодуулж байгаа байхгүй надаа. Тэгээд дараа нь яг юу болсноо ярилцаа тэр чи өдөртөө амар уурж ерөөсөө тэгж байгаагүй. Тэгэл ч өстө хинтээ нийлээд яаж яваад байгаа юм гэл. Тэгэл тэр чин бас саяхан штэ саяхан энэ 100 ч юм уу 25 оны 100 гэхээр нөгөө ч бас 21-тэй л хүүхэд байгаа даа байхгүй. Тэнгүүт яг тэгж нэг алга болоод тэгээд зодолтоод битээр зодолтоод яг би зодоод тэгээд дараа нь ярилцаад очроо одоод тэгээд тэгж төгсөж исэн түүх байгаа. Энд чад би нөгөөрөнд ээжтэй видео коллоор уцаар ярьж исэн. Тэгэл бит хоёр бүр зэрэг гайхаад бүр ээж би дараа нь ярих уу гэж ээж за тэг минь явах уу. Хамгийн их санаа зовоож байгаа одоо хүүхдүүд орж ирээд тий чиний санааг чинь бүр яана ийм байдаг гэж юу гэтэл санаа зовоож исэн 3 зүйл гэвэл юу хэлэх вэ? Ер нь сүүлийн үед ямар шуухан болж байна ер нь хүүхдүүд. За яг хуу төрөлтийн тоо буураад байгаа ч гэсэндээ жирэмслэлтийн тоо үр хөндлөлтийн тоо ихсээд байгаа. Тэгэхээр яг хуу нөхөн үржихүйтэй холбоотой асуудал манай Монгол улс ч гэхгүй ер нь дэлхийн нийтээрээ л нөхөн үржихгүй асуудал бол томд тавигддаг чухал сэдв. Тэгээ энэ дээр бол хүн болгоно л яг энэ сэдвийг бол мэдж байгаа. Тэгээ энэ бол санаа зовох ёстой нэг асуудал. Гэхдээ ямар нэгэн жирэмслэлт байлаа гэд тэр нь ганц одоо тэр хүүхдийн буруу бол ерөөсөө биш. Жирэмслэлт бол нийгэм, эдийн засаг, гэр бүл за тэгээд олон цогц юмны одоо асуудлын үндсэн дээр жирэмслэлт бий болдог гэж үздэг байхгүй. Тэнгүүд нийгмээрээ яадаг вэ гэхлээр нөгөө жирэмсэн болсон охинд буруу үг хандлагатай байдаг. Тийм тэгээд одоо яг жирэмсэн болгож байгаа нийгэм байна гэдэг чинь өөрөө бид нараас өөрсдөө нийгмийг бүтээж байгаа учраас анхаарах ёстой нийгэм болчихж байгаа байхгүй. За нэг шууд амар нөгөө хүн сэдвэр орчлоо тий. Би чи юу лээ нөгөө эмэгтэйчүүдийн эмчтэй ярьж байгаа байлуу гэтэл тий. Тэгэхээр одоо өсвөр насны үед бол жирэмсэл бол маш олон байгаа юм шүү дээ тий. Хамгийн бага чандаа тохиолдсон хамгийн бага нас нь гэвэл хэдэн настай вэ? За яг маш олон ч гэхээсээ илүүтэйгээр ерөөхдөө яг олон улсад байдаг хэмжээгээр манай Монгол улсад ч гэсэн хүн амтнд тохирсон хэмжээгээр бол байгаа. За нэмэгдэх хандлагатай байгаа юу гэвэл яг байгаа. Гэхдээ энэ нөх тохиолдож байгааг асуудал бол биш. Тийм шинэ асуудал бол биш. Насны хувьд? Тийм насны хувьд бол яг 12 нас над дээр бол 12 нас. Тэгээд тэд нар яаж шийдэгддэг вэ эцтэй? Тийм тэгэл эцэг эхийн асран хамгаалагчийн гаргаж байгаа шийдвэрээр л явдаг. Тийм тэднэрт нь бид нэр зөвлөгөө өгдөг, мэдээллүүд өгдөг. Яг тэр өөрийнх нь гаргаж байгаа шийдвэр тулгуурлаад эмнэлзүү болон одоо сэтгэл зүйн хувьд бол үйлчлэг үзүүлдэг л. Хамгийн чамайг шоконд оруулж исэн кейс гэвэл юу вэ? Би чинь наах ажилд орчод бол айгүй их шокт явдаг байсан. Тэгэл нөгөө нэг дүүнэртэй болохоор чи тэгээ бас амар боддог байсан баг. Тийм тэгээд би чинь нөгөө нэг одоо шинэ ажилд орсон ийм салбар дээр гарч үзэж байгаагүй юм чинь маш олон асуудалтай нүүр тулцсан. Ерөөсөө ийм асуудалтай нүүр төлж байгаагүй юм шүү дээ. Тэгэнгүүт нөгөөтөө яаж стрессээ гаргахаа мэдгүй. Тэгээ нөгөө нэг хамгийн стресс гаргадаг миний арга чинь нөгөө ирж ярих. Тэнгүүд нөгөө амар сэдвүүдээ ирээд ярингууд энэ хоёр маань стресстэй бүр сүулдэ бит гурав бүр баг хэрэлдсэн шүү дээ. Ана та одоо ямар ядаргатай наад ажлынхаа асуудлыг хаалганыхаа гадаа үлдээчихэд орж ирдгүм бит хоёрт яриад ах ингэ тэгжсэн байхгүй. Тэгээд би чинь юу лээ нэрэ гэж бодоод тэгээд тэрнээс хойшоо ер нь баг багаар яриха болоод тэгээд өөрөө яаж одоо яах вэ гэдгийг ер нь бол ажил дээрээ асуудлаа үлдээчихэд гэртээ ярих хэрэгтэй байна гэдэг юм сурдаг ч юм уу. Тиймэрхүү юмнууд бол гарч ирсэн. Ер нь бол миний бүх үзчихсэн кейсүүд л надад ер нь хэцүү санагдчихсэн. Би сүүлд нэг ажил дээр ингээл очиод нэг ажиглаад хахад сүүлдээ бүр за энэ нэг юм хороод ирчих. Энэ нэг юм жирэмс юм байна. За. Ерөөс стресстэй болчихсон. Би ажил сурдаг тийм сурсан байлээ. Тийм. Тэгээд энэ яг уу ингээд хүн сэтвэлтэй хүн болгол мэддэг хүн сэтв. Гэхдээ бас нэг анхаарал татж байгаа юм гэх юм бол нөгөө нэг амьдралын юм маяг байдаг. Одоо тэгэл жишээлх юм бол 2 цагт унддаг тий. Өдөрт ямар ч ингийн юм уудаггүй, оройдоо нэг хоололдог. За тэгээд бэлгийн ариун цэврийн талаар ч мэддэггүй гэх мэтчлэн ингээд айгүй олон юм эрүүл амьдралын маягийг энэ насандаа сураагүй хүмүүс яах вэ гэхлээр насанд хүрээд яг л тийм хүн болж төлөвшөх байхгүй. Тэгэхээр бид нар нэг зорилго тавьдаг штэ тий. Өдөрт 2 цаг
одоо тасгал хөдөлгөөн хийгээд сардаа тэдэн килограмм тураад жилдээ тэгээд гээд ингээд зориг тавьдаг шиг энэ хүүхдүүд маань муу зорилгыг бас их тавьж эхэлж байгаа байхгүй. Би шингийн юм уухгүйгээр тэдэн жил яваад, тэдэн сар яваад, тэдэн жилийн дараа тийм болох боломжтой гэсэн яг ижлэхэн зүйлсүүд ахгүй. Тэгэхээр нөө шингийн юм сайн уухгүй, хоолт нь буруу гэдэг ч юм уу. Эсвэл нөгөө нэг шээсээ удаан байрдаг мэрдэг ч юм уу тий. Энэ юмнууд чи явсараа байж байгаа л нэг ямар ч гэсэн өвчнөөр өвдөх, эсвэл архаг өвчнөд болох нь тодорхой болчих зүйл ахгүй. Тэр нь яг өсвөр наснд тохиолдохгүй байлаач гэсэндээ 30 40 50 магадгүй 60-наас үрээд тэр нэрстэл болчихж байгаа. Тэгэхээр яг өсвөр насны хамгийн гоё нас нь өсвөр наснд байдаг хамгийн гоё зүйл нь бол нөгөө амьдралын маягийг өөрөө төлөвшүүлэх боломжтой нас. Яагаад гэх юм бол бага насны хүүхдүүд ч одоо за ус уугаараа шингийн муугаараа гэх юм бол аав ээжийн тусламжтай ууж штэ тий. Тэгэнгүүт өсвөр насны хүүхдүүд маань өөрөө ус авах боломжтой, идж байгаа хоолой сонгож идэх боломжтой, өөрөө усанд орох боломжтой гэдэг ч юм уу. Энэ энгийн зүйлийг өөртөө хөвшүүлэх боломжтой нас гэдэг учраас айгүй үг нь бол гоё нас. Хэрвээ тэгээд эрсдэлтэй өсчих юм бол ирээдүйд буруу амьдралын маягтай хүн болох нь бол тодорхой болчихж байгаа. Тэгэхээр энэ наснд өөрийгөө хайрлаж өссөн хүүхд бол илүү гоё байх баг. Тийм утгаараа энгийн сонсогдож байгаа ч гэсэндээ ийм зөвлөгөөнүүдийг өгөх аяга дуртай байдаг би л. Тэгээд том хүмүүсээс ялгаатай нь тэд нэр хэрэгжүүлж чаддаг байхгүй. Тэгээд том хүмүүст за та хоолоо асаад ингээ хөдөлгөөнөө ингээ зохицуулаад ингэх юм бол тэгэх юм бол гэх юм бол 1-2-3 хоног хэрэгжүүлж байгаа л хайчдаг. Тэнгүүд манай өсвөр насны хайгуу хөөрхөн байдаг. За шингийн мас аваарай чиний бид ингэж нөлөөлж байгаа шүү гингүүд хэдэн сарын дараа үзүүлэхдээ би ингэж байгаа тэгж байгаа надад ийм өөрчлөлт гарч байгаа гэдэг ч юм уу. Тэр нөгөө нэг юмнууд айгуу ярьж орж ирдэг болохоор тийм айгуу зөвлөгөөх туртай байдаг. Бид нэр тэгтээ яг ингээд ямар нэгэн айл ер нь октоудаа л гэдэг. Тэр нь юусаа өөрчлөгдөхгүй байна тий. Одоо сая ингээл бас жирэмсэл дээр ярьж тий октод гэдэг. За тэр жирэмслэлтийг хийж байгаа бас нөгөө тал нь нэртэйчүүд байгаа тий. Тэд нартэй анхаарал бас хандуулахгүй байна. Тэгэхээр л ер нь одоо бэлгийн харилцаа ч юм уу одоо нөхөрчг асуудлын талаар та ч юм уу та хүүхдтэй хэлэхгүй байлаа гэд тэр хүүхд чинь насаараа тэр зүйлийг мэдэхгүй байна гэсэн үг биш шүү дээ. Хизээ нэгэн цагт, хизээ нэг өдөр, хизээ нэгэн нөхцөл байдал тэр юмны талаар хин нэгэн танаас одоо хамааралгүй хин нэгэн хүүхдэд чинь буруу ч зөв ч ойлгуулах учраас та тэрийг төрүүлээ хэлээ хүүхдэд зөвөр ойлгуулчвал тэр нь хэрэгтэй зүйл байхгүй. Би бол ингэж хэлэх айгуу дуртай. Мэдлэг бол хүний хамгаалалт байдаг. Тэгэхээр мэдж байгаа гэд тэр нь одоо алдаж байна гэсэн үг биш байхгүй юу? Мэдж байна гэдэг чинь тэр хүүхдийг таныг хамгаалах байгаа тэр хугацаанд хүүхдийг чинь хамгаалж байгаа зүйл бол мэдлэг нь хүүхдийг чинь мэдлэг. Тийм учраас та хүүхдэд мэдлэг өгөх гэж байгаа да. Хүүхдийг тэр зүйлдээ мэдүүлэх гэж байгаа да. Ерөөсөө санаа зовхон багахгүйгээр нээлттэй ярилцдаг байгаасаа гэж бол хүсдэг. Тэр нь одоо олон улсад ч гэсэндээ тэр арга хэрэгждэг. Яг бэлгийн боожлт эхэллээ буюу 12, 13 насны хүүхдүүдийн бэлгийн боожлт эхэлж байгаа насн дээр хилдэг байна шүү дээ. За миний хүү одоо бэлгийн боожлт хэлж байна. Чамд ийм юм өөрчлөлтүүд гарна. Ийм ч өөрчлөгдөн. Чи ингэж өөрчлөгдөн. Энийгээ дагаад чи хин нэг жирэмслүүлэх боломжтой болно. За бэлгийн харилцаанд ороход бэлгийн замаар дамжих халдвар авах эрсдэлтэй гэдэг ч юм уу. Энэ нөгөө нэг болох гээд байгаа зүйлсүүдийг хэлж зөвөр тайлбарлах ёстой. Насандаа ирчихэж байгаа байхгүй. Тэр нь туршиж үзээрэй гэдэг юм шиг. Угаасаа би физиологиороо тэрийг одоо мэдхийг хүсдэг нас байхгүй. Тэгэхээр буруу мэдхээс өмнө та зөв мэдүүлээч л гэдэг. Гэхдээ нөгөө насанд нь тохирсон. За дөнгөж бэлгийн боожлт эхлээл нөгөө хүн урж байгаа охин дагаа. За одоо бэлгийн харилцаа гэл эхлэхээс илүү одоо миний охин ингэж өөрчлөгдөж байгаа шүү. Одоо тэгэж өөрчлөгдөн энэ насан дээр нь тийм зүйл болно. Чамд хэцүү санагдсан зүйл байх юм бол ээж дээлээрээ, аав дээлээрээ хин нэгэнд хэлээрээ тусламж аваарай. Тусламж авж байгаа нь өөрөө сайн зүйл шүү гэдгийг эхлээд хэлж ойлгуулна. Асуудлаа ярьж яхад нь шүүмжлэхгүйгээр одоо нэг өсвөр насны эхний насыг даваад гарчих нь шүү дээ. Эхний үеийг айгуу гой сонсдог ээж авчиг даваад гарчих юм бол хамгийн хэцүү нь бол яг өсвөр насны дунд хугацаа гэдэг. Хамгийн их асуудал гарч ирдэг, хамгийн их шийдэх юм гарч ирдэг. Ер нь жоохон тийм нас учраас тэр насанд нь эхлээд бэлтжүүлэх илүү амар. Тэр насыг ингээд зөнгөөр нь гэл зөнгөөр нь орхих хэрэгтэй юу эсвэл татаж чангаагаал юм ярилцчих гал үзээлэх хэрэгтэй. Одоо нөгөө ээж аавуудын бас нэг суул тал байгаа шүү дээ. Татаж чангаагаал юм яриад нөгөөх нь нэг нууцаа хэлжингөө та чи ингэсэн байж тээ чи тэгсэн байж тээ тэгвэл эн чин буруу ахгүй юу ингэстэй ахгүй юу гэдэг нөгөө өөрийнхөө бодлыг тулгачдаг шүү дээ тийм тэгэнгүүт
нөгөө хүүхэд нь дахиад юм хэлгээ болчихно тий. Тий. Наад дээр ч юм бол угаасаа яг тийм зүйл гарч ирдэг байхгүй юу? Өөртөөгөө байх үе гэж байна. Илүү их өөртөөгөө ярилцдаг үе. Би яг хин юм бэ? Би яг яах гээд байгаа юм бэ? Би яг юунд дуртай юм бэ? Би яг юунд дургүй? Манай аав ээж чи ямар хүн юм? Би өөрөө юу чаддгийг гэд өөрийгөө бодох гээд байгаа хугацаа бас тэр хүүхдэд байгаа байхгүй. Тэнгүүд өөрийгөө бодохгүй хугацаа бас гарч ирнэ. Тэр үе дээр нь тэрийг нь ойлгож ярих. Ээж аав нь өөрийнхөө ярихыг хүссэн хугацаанд биш хүүхдээ ярих гэж байгаа хугацаанд л илүү их цаг гаргах хэрэгтэй. Нэг ярих гал ороод ирдэг шүү дээ тий. Нэг хоол хийж хахад ээж манай ингээ охид тэгсэн шүү дээ гэх юм. За цаашаа энд хоол хийж гин гэд нэг тэгдэг шүү дээ. Яг тэр хүүхдээ ярих гээд байгаа үед нь л та зав гаргах, та одоо ажиллаа төр хойшлуулах ч юм уу. Яг тэр хүүхдийнхаа яг ярих гээд байгаа үеийг л олгох нь айгүй чухал. Тэрнээс бол таны ярих гээд байгаа үеийг олно гэж бол бараг л байхгүй. Хүүхэд ер нь одоо эмэгтэй хүүхэдтэй ээж нь илүү ярьсан дээр үү эсвэл аав нь байд юм уу? Аавын бас өөрийгөө оролцоо өсөр үеийнхэнд байгаа. Ер нь бол аль талтай байгаа. Яг хуу аавдаа ярьдаг нууцуд байна, ээждээ ярьдаг нууцуд байна. Тэр ингээд хуваагдчихдаг юм шиг байна. Би аавдаа тийм зүйлсийг ярьдаг, ээждээ тийм юмыг ярьдаг гэдэг хүүхдүүд бас байдаг аахгүй. Би аавдаа ер нь бол илүү нээлттэй байдаг гэдэг ч юм. Охтууд ялангуяа их байдаг. Тийм учраас илүү нөгөө нэг хайр дурлал нандин юмнуудыг нээж нь яриад аав нь болохоор ойлгох, хамгаалах, ямар ч зүйл хийсэн би чиний ард байгаа шүү. Аав нь ямар ч үе чамд туслана гэдэг нэг юм би хамгаалагдсан шүү гэдэг мэдрэмжийг аав нь аягүй сайн өгж авах хэрэгтэй юм шиг байна. Midcast эрүүл мэндийн мэдлэгийг хүмүүст. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Санчир ундрах чанар стандарт итгэл. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Top Ceramics байгалийн өнгө танцаг мэдрэмжийг таны орчинд. Одоо та хэдийн ингээд найзалж байгаа найзууд юу нэг хэр байна? Та одоо юу гэдэг найзуудаа сонгохдоо тий ямар байдлыг илүү харж ийн тий ер нь жоохон муухан талын юм хийх гэж байгаа хүмүүсээс шууд зайгаа бариад чадчихэв үү? Би бол ер нь л нэг тиймэрхүү. Яагаад гэвэл надад бол би анханасаа ер нь их найз хэрэггүй гэж боддог төрлийн хүн байдаг байхгүй юу? Угаасаа надад ингээ гэртээ ирээд ярилцах юм хоёр хүн байна. Тэнгүүт надад ерөөсөн их найз нэг тийм амар чухал би биш юм шигээр боддог байсан. Тэгээ сүүлд ер нь бол найзтайгаа ингээ хараад ахад ер нь л дандаа нэг тийм зөв айгуу тийм зөөлөн хүмүүстэй л ер нь найзлдаг юм байли би өөрөө. Өөрөөсөө тийм биш ахын бол тэгээд ер нь их юм чи ярьдгүү дуурдгүү тоодгүү тэгээд орхичдаг. Уянгагийн үед чи одоо ингээл дуулж муулаад те ер нь их нээлттэй олонтойгоо хүн штэ те тэгэхээр ингээд хүмүүс чамтай ингээл найзлах гал янз бүрийн хүмүүс ирж байгаа те тэр үед яаж ингэж найзуудынхаа шигшилтийг ч гэдэг юм уу тэгж хийж байна. Намайг хүмүүс айгу нээлттэй гэж боддог. Тэгээд айгу олон найзтай гэж боддог юм шиг үлээ. Би болохоор цөөхөн найзтай. Одоо баг гарын 5 хүрээнд багтахаар ийм татан найзуудтай. Тэгээд найзууд сонгох гэдэг бол миний хувьд айгу чухал зүйл. Тэгээд миний найзуудыг одоо ингэ найзуудыгаа хараад хахад айгу сахилгагүй санагдаад тийм шүү дээ. Яг энэ хоёр өвчтэйгээ ярьдаг шиг найзуудтайгаа тийм илэн далангүй байж бүх зүйлээ хуваалцаж чаддгүй. Хоёр их чигээ бол илэн далангүй бол байхгүй л дээ. Гэтэ мэдээж орчлон хорвоогийн сонь сайхныг ярилцсан. Гэтэ хов бол нэг бацдаггүй. Би бол ховонд амар дургүй. Хов ярих амар дургүй. Амар дургүй. Той битээ хов яриад байгаа ч гэх. Бага нэжижтэй бүр хоёрыг чигээ. Одоо илүү ямарваа зүйлийг сурч мэдих тал дээр тийм найзуудтай. Им сурч мэдхийг хүсдэг тийм найзуудтай юм байна. Тийм. Ингээд дээрээсээ ингээд доошлох тусам амар чангарсан юм шүү танахад жаа. Бүр хэлсэн ухаалаг болоо те. Хоёр ихчийнхаа нөгөө нэг фильтрцэн юмнуудын бүгдийг ингэнгүүт зүгээс эвстэй байна гэж бодсон те. Та гурыг хин юу юугаа нөхдөг вэ ер нь? Бид гурыг ер нь би нэг амар нөхдөг шүү дээ. Тийм. Яг ингэж амар нөхдөг шүү дээ. Бид гурлаа ижлэхэн биш. Тийм. Гурлаа юм шал өөр болохоор би нэг амар. Яг энэ ян шиг л болсон юм. Тийм. Тэгээд ингээд нэг нь байхгүй бол ингээд амар их юм орон зайддаг ч юм. Нэг л юм хоосон мэдрэмжтэй. Яг нэг л зүйл нь ингээд байхгүй болцсон юм шиг ч юм уу нэг.
Нэг шал 3 өөр хүн тэгсэн мөртлөө айгүй нэг юм эвтэйгээ хоорондоо ингээ нийлждэг нэг юмнууд байдаг шүү дээ. Яг тэрний шиг л юу. Одоо жишээл нь хоолны өдөр те хинийхэн ч үгүй нэгнийх нь хоол хийх ёстой өдөр. Тийм хуваар гаргадаггүй нэрээ. Анх бол гаргадаг байсан. Аха. Тэгсэн чинь нэг Би нь нэг хийж чадахгүй те хийхгүйгээр за би жоохон өнөөдөр залхуурд байна те. Өнөөдөр дахиад нэг пар суун гинэ гээл те. Анаагүй ер нь бол хамгийн өнөөдөр чи ханаагийн өдөр штэ гээл те. Тэгэл амар дургу мургу ийхүү бас гайгүй юу? Байхгүй юм чигээс хийчихэл хөө. Гэртээ байвал бас хийчихдээ штэ манай хоёр их чинь. Тийм. Тийм. Би бол бас л гэртээ байвал хийхээрээ бол яг амар сэтгэлээ гаргаж ер нь л айгаа хоол хийж өгдөө шүү дээ. Тийм. Сэтгэлээ гаргаж гэрээ цэвэрлэн. Тийм. Би ч яг бас хоол хийн л дээ. Гэтэ миний хоол жоохон амтгүй байдаг болохоор би дургүй байдаг юм аа. Би та гурын жимби тайм. Гү жимби идэг. За найз залуучууд байна уу? Ер нь хэдэн наснаасаа үерхий да би ер нь арай болоогүй ч юм уу тэгж боддгоо эсвэл ёо тэгэл хайр дурлал чинь яг л те ирэх цагтаа л ирнэ те би тэрийг бол хизээч ингэж одоо юу гэдэг нь тизээ эдэнд нь ингэж үерхэн ч юм уу тэгж боддгоо. Уянга одоо жишээлхэд чамаа ингээл зөндөөл эргүүлдэг. Тэ. Би чинь ер нь бол хайр дурлалын тал дээр айгуу чанга хүн л дээ. Би чинь бүр хоёр ихтэй зөвлөгөө өгч мөнгөдөг. Бараг л одоо найз залуучуудтай нийлүүлсэн гэх юм уу? Тийм. Тэгээд одоо ингээд өөрийгөө олж мэдчихэд тэгээд дараа нь ингэж хайр дурлал гэж явах хэрэгтэй гэж боддог хүн баггүй юу? Тэгээд ганцаараа байх хэрэгцээ маш их байдаг тийм хүн. Тэгээд өөртөө айгүй их ярилцдаг тийм болохоор ер нь жоохон найз залуутай болоход арай завгүй юм шиг санагдаад. Ер нь бол үргэлж байгаагүй юу? Үргэлж байгааг. Вау. Тэгсэн чи одоо бүр 10 жилийн хүүхдүүд 7 8 дугаар ангийн хүүхдүүд би тэдэн экстэй гэж ярьдаг болсон шүү дээ. Тийм ээ. Бүр шоконд ормоор тий. Тэрийг бас нөгөө нэг яг гүн гүнзгий ухаж ойлгохгүй байхгүй тий. Үерхэл гэж яг юу юм гэдгээч мэдэхгүй явж байгаа. Оо би энтэй үерхдэг гэж тий. Тэгээд үерхэл гэдэг чинь бас нэг талын хариуцлага амар их ирж байгаа байхгүй юу? Тийм болохоор хариуцлагаас дараа нь үрж чадахгүй гэдэг бас бодож байгаа байхгүй юу? Давуу тал болон сул талаа ялж. Сул тал гэх юм бол хитрхи хүүхдэр юм уу та? Үгүй яг ингээд нэг амьдралын ухаан бол бас байж байгаа. Гэтэ энэ нэг юм юу мэн юм те нэг юм муу санаа гэх юм. Яг нийгэм харилцахтаа юу? Тийм. Айгу хүүхдэрээ. Би одоо харж ийн угаасаа уянгаа. Яагаад гэсэн чинь одоо 7 8 дугаар ангиасаа ихсүүлээд урт томстой болсон байна. Тэ. Тэгэл нөөрэ бүр амар боддог. Би бол дандаа тэрний эсрэг байдаг байхгүй. Хүүхэд бол хүүхдэрээ бай тий 10. За яг оюутан болсон бол бас нэг баг зэрэг юм тавиад тий. Ингээ явах нь бол зөв юм аа гэж үздэг байхгүй. Тэсэн чи одоо ингээд манайхаа ингээ хардаа. Би ч одоо нөгөө нэг угаасаа мэрэгжтэй эмчгээ сонгосон шүү дээ. Тэгээд ингээд амралтаа авахаараа нэг сар хүрэхгүй хугацаанд амарч байгаа шүү дээ. Тэр хугацаанд хумс хийлэхээрээ би бүр энэ хорвоо дэлхийн хамгийн аз жаргалтай хүн бол бүр хумсаа ингэж хараад бүр ингээл заяа бүр ингээл амар хайрлал. Тэгээ хэрвээ ингээд жилийн ингээд 12 сард ингээд хумс хийлэгдэг байх юм бол тэрний гой сайхныг ерөөсөө мэдрэхгүй шүү дээ. Тэгэл яг нэг сардаа л бүр ингээд хөнгө хумсаа баймаа хараад бүр ингээд амар ингэж удаа хүлээж байгаа л хумсаа хийлэгдэг ч юм уу тийм байдаг байсан. Өсвөр насныхандаа гэхдээ ер нь найз шиг байсан дээрүү жоохон хатууд байсан дээрүү яг бол өсвөр насныхын хитрхи найзлаад ирэхлээр одоо эцэг эхтэйгээ гэр бүлийнхэнтэйгээ тий хитрхи найзлаад ирэхээр энэ угаасаа л ингэж штэ яд юм би өөрөө өснөр хийчи гэдэг ч юм уу тийм байсан дээрүү айсгуул ингэж бас нэг хатуурхаал нэг зөөлрөх зүгээр юм уу. Ер нь бол аль талын л авч явна. Гэхдээ ямар асуудал дээр зөвлөлийн хэрэглэх, ямар асуудал дээр хатууг нь хэрэглэх гэдгийг ээж аав нар маань бодох хэрэгтэй гэх юм уу. Одоо жишээлх юм бол тий жоохон оройтлоо. За эхлээд юу хийснийг сонслоо тий.
За юм болохгүй юм хийж явлаа гэдэг ч юм уу тиймэрхүү юм дээр би зодож шийдэх үү эсвэл загнах уу гэдгээ өөрөө сонгох нь. Тэгвэл тэр хүүхд маань яах вэ гэдгийг ихлэ бодсон байх хэрэгтэй байна шүү дээ. За ийм хоол хийгээгүй асуудал дээр бол би шууд уянгааг загнадаг муухай уурладаг ч юм уу. Тэгээ тэрэн дээр бол ингээд ойлголцоо дараа нь бол зүгээр болчдөг. Бусад асуудал дээр эмзэг асуудал дээр нь загнаж зодох ч юм уу тиймэрхүү юм гарах юм бол эзэж надад дахиж ярихгүй. Тэрийг мэддэг учраас аль нь дээр зөв арга ашиглах уу аль нь дээр одоо хүнд арга ашиглах уу гэдгийг л мэдэх хэрэгтэй. Тийм. Хоол хийгээгүй мэгийгөө ч манай гэр бүлийн хамгийн том асуудал ч тийм баг. Ажил хийгээд ирж явах чаас та хоолондоо хийгээгүй гэж байгаа. Сайн ингээл сошиалор айгүй олон сургуулийн орчинд дах бүл эдлэн тэргээл явлаа те. Бас амар эмзэглсэн гээл тэгээ ярьжсэн те. Тэгээд урд нь бол эрэгтэй хүүхдүүдтэй энэ дүүсэн бл одоо бүр охтууд нь тийм болоод байна. Энэ бас юутай холбоотой гэж та гүр боддог вэ? Охтуудын зан ааш яагаад ийм болоод хитрхи одоо их хүн болгож байгаа тийм гоё уян нинжин тийм гоё зөөлөн байх хэвээр хүмүүс яг одоо ийм орчинд ийм болоод байгаа юм болоо. Та бас яг энэ насны юу гэж бодож байна? Одоо хэрэгцээ гэж байгаа. Тэр яг олонний анхаарал татах, хин нэгэнд мундаг харагдах гэдэг ч юм уу нэг тийм өсвөр насны бас нэг хэрэгцээ байгаад байна шүү дээ тий. Тэр хэрэгцээгээ хаанаас авч ийнэ гэдгийг л чухлахгүй. Хүрээллээс авч ийн. Хүрээлэлтэй ингүүл намайг илүү күүлээр мэдэрч ийн. Ингүүл намайг хамгийн мундаг нь гэж бодож ийн. Бүгд намайг хүндэлж ийн. Яг ийм аргаар л үзэх юм бол хин нэг миний өмнө сүйдэж ийн гэдэг ч юм уу. Хин нэг надаас уучлалт гуйж ийн гэдэг нэг эрх мэдэл олж авах гэсэн. Ер нь бол сэтгэл зүйн асуудалтай л би бол илүү холбож ойлгоно л доо. Тийм. Тэгээ бүлээ хийж байгаа хүүхдүүд ихэнхдээ нөгөө нэг цаатлынх нь одоо өссөн орчныг харахаар бас арай ондоо байгаа шиг байгаа. Тэгээ яг нэг тиймэрхүү орчинд одоо нөгөө нэг травматцсан тий яг тэрүүгээрээ ингээ яваад байгаа шиг байгаа. Тэгээ дээрэс нь одоо бас нөгөө эцэг эхчүүд бас тийм болсон мэл шүү дээ. Бид нар охтуудаа л тий бишээ хөвгүүдээ л ингээл охтуудыг хайрлаарай тий та нар ингэж зодож модож нүдэж гэдэг юм уу тий ямар ч нэгэн тийм байхгүй айгу зөв хүмүүжүүлээд байдаг. Охтуудад хурж болохгүй те гэтэл буцаагаад охтууд нь одоо ингээд хөвгүүдээ зодоод байна гэл 10 жилийн одоо нөгөө 10 жил байтугай бага ангийн хүүхдүүдэд тэр маш их гарч штт. Охтууд очиод дээрлэгдэг те чинь миний энийг ингээд тэгээд гэд 2 3 дугаар ангийнхан хүртэл гарч байгаа байхгүй. Тэгж болохгүй л те. Тэр бол бас айгүй асуудал байгаа байхгүй те. Гэтэ ер нь бол аав ээж нь л ер нь сайн ярилцах ер нь бол хэрэгцээ айгүй Монголын нийгэмд гарч ирээд байгаа байхгүй. Тэнгүүд ажиглангууд ээж аав нар маань ажилтай, төрөлтэй, мөнгө олох хэрэгтэй. Угаасаа л нэг тим нийгэм байгаад байна шүү дээ. Мөнгөгүй л бол амьдрч чадахгүй болчлоо, хоолундаа авч чадахгүй болчлоо, амьдрч чадахгүй болчлоо. Тийм учраас за хүүхд маань болондоо бүтэндээ ингээд ийм сургуульд явж хахад болгондоо сургаж ивэл болондоо гэж боддог ч юм уу тий. Тэнд нэг гэр бүлийн нэг юм уур амьсгал, чанартай цаг гаргах. Ядчил уг нь бол бүр тийм завгүй байлаа ч гэсэндээ хүүхдтэй чанартай цаг гаргах цаг хүнд ч олддог л байхгүй. Тэгээ яг тэр чанартай цаг гаргаж байгаа үе дээр өөртөө уцаа оролдоод амарч ийн гэвтдэг ч юм уу. Тэгэхээр тэрнээс болохгүй зүйл бол харагддаггүй. Тэгэд би болохоор ингэдэг. Ер нь бол манай хоёр дүү намайг тэнэг гэж боддог. Яа тэгмэл би дандаа нэг юм тэнэг юм ярьдаг зэ. Станинд хичүүл явах уу, ингэчүүл явах уу. Тэгэл одоо ингээд сошиал мошлоор зөндөл юм гарна штэ тэнгүүд би одоо энэний оронд ингэсэн бол яах вэ? Тэгсэн бол яах вэ? Гэхлээр энэ хоёрын одоо бодол ямар бодолтой ингээ мэдэх гээд нь штэ тий. Энэ хүүхдийн оронд чи байсан бол яах вэ? Энэ хүүхдийн оронд чи байсан бол яах вэ? Ямар үйл гарах вэ? Тэгвэл гуруулаа яах вэ гэдэг ч юм уу нэг юм дүр орж тоглох гэдэг ш тэнийг алдаан дээрээс тэнгүүт одоо жишээлх юм бол нэг юм бүл эдэлтэй хүүхд зодуулж хийлээ гэж бодох юм бол станаа энэ охины оронд зодуулж исэн ч гэсэндээ өөдөөс нь өстэй цусаа гаргачаад энийгээ зогсноо мохноо гэдэг ч юм уу тэгж тэгдэж байгаа байхгүй. Тэгэл тэрүүгээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр хин ч ийм нөхцөл байдалд орох боломжтой. Би том болсон байсан ч гэсэн орох боломжтой. Гэхдээ би хин нэгэнд хэлэх ёстой юм байна. Би бол тэгэл цусаа урсгаал өстэй хоёр дээр ирэх байсан байх та гэдэг ч юм уу тий. Ямар ч сан тэр нөхцөл байдалд орох юм бол тоо хоёр яах вэ гэдэг юмыг гаргаж ирдэг. Ямар ч муухай хинт ч хэлмээргүй тийм нөхцөл байдал үүссэн ч гэсэндээ хин нэгэнд хэлэх бит хоёрт хэлэх юм бол тэгээ чадахгүй ч гэсэн очиод ястай зодох байх та гэдэг ч юм уу. Тэгж айгүй их тайлбарладаг. Тэрийг хин нэгэн дээр болохоос өмнө тий.
Их чинь хичнээн бас айгүй сайн ихч гэсэндээ хажуугаар нас нөгөө ажил мэргэжилтэй холбоотой бас сэтгэл зүйч хийгээд штэ та хоёр дээр бол тий. Тэр нь айгүй давуу тал болж байна тий. Ихчийн давуу тал болж байна. Та хэдий сошиал хэрэглээ хэр гэдэг вэ? Одоо уянгаа бол нэлээ их байдаг бах тий. Сошиал дээр байдаг уу? Ер нь өдөрт хэдэн цагийг сошиалд өнгөрөөдөг вэ? Уянгаа бол бит хоёроос бага баха баг. Тийм үү? Тийм. Уянгаа яг ажиллаа л хийж байгаа гэж боддог. Сошиал дээр. Ажиллаа л хийж байгаа. Ажлынхаа мейлийн ажил байхгүй бол нэг их тэгж оролдохгүй. Яг нөгөө нэг дуу муу сонсох ч юм уу ингээд тиймэрхүү юмнууд нь бас байдаг. Түнс ингээл Facebook ингээл скроллдол тиймэрхүү юм болно. Facebook ордог үстэй тийм. Тийм. Одоо та нарын үзчих Instagram ш тий. Instagram хийдэг. Instagram ч баг нэг ордог Тийм үү? тийм. Зүгээр DM-д шалах гал нэг ордог. Тийм. Тэгээд би бас нэг юм харсан чинь ингээд фитнест нэг ингээ хүн гүйж байгаа байхгүй юу? Бараг 5-6 км цагийн урттай ингээ гүйж байгаа. Уцаа орлоо. Тэр бас арай. Тийм. Тэгтлээ чадсан юм шүү дээ. Сурсан. Би одоо хатааргасан машин надад айгу сонир санагдсан. За оюука бол бага юм шиг байгаамаа. Би яг өдөржингөө ажил дээрээ байгаа. Тэнгүүд орой ирээд бол яг сонир сайхан юу байна маа нэг үзэн л дээ. Тэгж сошиал дарамтууд та хэд ер нь хэр мэдэрдэг вэ? Гэтэ амар мэдрэгддэж шүү дээ. Бүр амар ингээд хүн дээр тусгаж аваад байдаг шүү дээ. Тэгээ уянгагийн юм дээр бит хоёр айгу хүн дээр тусгаж авдаг. Уянгаа л өөрөө тоодгүй. Гэтэ би тэрэнд нь айгу юу гэдэг юм бэ манайд үг гэж мэгэл тий. Энэ одоо юу болчоод молчоод тэгээд яг хамт амьдарж байгаа нэг ингээд бит гурав шүү дээ тий. Бит гурав хинээс ч илүү би бинийгээ хамгийн сайн мэдэн тэгж яхад чинь миний хамгийн сайн мэдж байгаа миний хамгийн хайртай дүү хин нэгийн зүгээр ингээд бодсон бодлороо ч юм уу шүүмжлээд ч юм уу яг мэддэм юм шиг хэлээд тахаар надад бүр амар тэнэг санагдаад ямар байдлаар хүмүүс вэ гэл. Тэгэл стресстэй л уянгаад ихчгүй ингэчгүй гэж цаана хаяажтэй гэл. Тэгээ хүний хамаг юм алдагдуулчихдаг. Тийм. Тэгэл манай ангийнхан бас яа чиний тэр комментуудыг уншаал бүр. Юу гэдэг юм бэ? Өөдөөс нь хэрэлдчихмээр санагдлаа. Даанч тэгэл болчлоо тэгдэг байхгүй. Уянгаа хэр их одоо бусадтай өөрийгөө харьцуулдаг вэ? Тэгээ бас тэрэндээ хэр их стресстэй вэ? Одоо жишээлх нь тэр охин чи ийм гоё мой те. Тэгээ одоо бас дээрээс нь чи ч гоё урлагийн хүн юм чинь би одоо яг тэрэн шиг л алахын тулд ингэмээрэн тэгмээрэн ч юм уу тэр надаас илүү байна те. Би яг ингэмээрэн. Гэхдээ тэр нь гадаад үзмжин дээр шүү. Гадаад үзмжин дээр. Гадаад үзмжин дээр шүү. Тийм. Тэгэл өөртөө анхаарах хэрэгтэй. Ер нь бол гадаад үзмж ингээд хөөрхөн байхын тулд эрүүл байх хэрэгтэй гэдгийг би бүр үнэхээр ойлгосон. Тийм. Тэгээд эрүүл хоолж эхэлсэн. Өөртөө анхаарал хандуулж эхэлсэн гэх юм уу? Тийм. Эрүүл хэмжил хөөрхөн юм шүү дээ ер нь. Харин тийм билээ. Тэрийг яг ойлгосон биз тийм ойлгосон. Ингээл гаднаас нь шаваал, ингээл урт томсруулаад ингээд ах биш те. Яг дотроосоо гэрэлтэй гэдэг шиг л яг тэрийг ойлгосон биз те. Би эрүүл арьсаараа, эрүүл үсээрээ гэд те. Би тэгээд нэг жилийн өмнө баха баг айгүй өөрийгөө харьцуулдаг байсан. Тэгэл хөөх охин ингээл TikTok-оос хараад хөөх юмаа би юм байсан бол амар өөртөө ихтэй байх байх та гэдэг ч юм уу. Тэгж амар харьцуулдаг байсан. Тэгээд одоо бол болцсон. Чи бол цоор ганц. Тийм. Бүтээл гэж байна. Яг ингээд яг ингээл төрсөн юм чинь би энэ царайгаа улам хөөрхөн болгож болох юм байна. Би дотроосоо хөөрхөн байж болох юм биш үү гэл. Ерөөсө бусдаа өөрийгөө харьцуулах хэрэггүй юм байна гэж бодсон. Тэгээд саяхан бас надад нэг чат ирсэн. Би ингээд чамтай өөрийгөө дандаа харьцуулдаг. Чи ингээд амжилттай явж байгаа хөөрхөн тэгэл олонний танил дандаа чамтай өөрийгөө харьцуулдаг гэд. Тэгээ би бүр гайхаад юу вэ хүн бас надтай өөрийгөө харьцуулт юм уу гэд гайхчихсан байхгүй. Тэгээд ер нь бол хүн яг энэ асуудал айгүй түгээмэл байдаг юм шиг санагдав. Тийм шүү дээ надад ч гэсэн байгаа. Би ч гэсэн хүнтэй одоо хүртэл хин нэгэнтэй харьцуулаад тэгээд тэрнээсээ ямар шийдвэр гаргаж авъя гэдэг нь л хүн болгон чухал. Тэрнээс бол огт хин нэгэнтэй өөрийгөө харьцуулахгүй амьдрна гэдэг чинь айгүй утгагүй шүү дээ. Харьцуулаад тийм тэрнээсээ гоё сайжруулах гоё өөрийгөө тийм болгож чадуулаас гоё. Тийм. Тэгэхээр огт харьцуулахгүй байх юмнаас. Октодод хамгийн их дарамт үзүүлдэг зүйлийг та хэд юу гэж боддог вэ? Юу хамгийн их дарамттай байна гэж боддог вэ? Одоо жишээлх нь ингээл 100 болохоор бас тэг ингээл юу бүртээ явах лэр ч юм уу.
энгийн жишээ бол тэр шүү дээ тий. Бид нар бол одоо ингээл богинохон бид нар ч яг та хэд маань бол ингээл богинохон өв өмсөөл явахад тий бас хэцүү талтай. Тэгэл дулаан болчоор өмд өмсөд явахад жоохон хэцүү байдаг. Гэхдээ ингээд богинохон юм өмсөд бол бас хэцүү байдаг. Аль аль нь хэцүү байдаг. Тэгэл нэгэн өмдөг л сонгож байгаа юм чи ерөөсөө. Та хоёрын сургууль дээрх тэр бүүлийн идэх асуудал юу юм бэ? Харагдчихна анзаар. Манай сургуульд юм. Аа. Манай сургууль байхгүй шүү дээ. Тийм үү. Ерөөсөө байдаг шүү дээ. Гэтэ манайх чинь нэг соёл урлагийн сургуулийн дүрслэх урлагийн академи гэж байдаг байхгүй юу? Ер нь тусдаа байдаг гэсэн үг. Тэгэхээр манай яг дүрслэх урлагийн академид бол ерөөсөө тийм байдаг. Амар тийм даруухан тэгсэн мөртлөө айгуу тийм хүнлэг сэтгэлтэй хүүхдүүд ер нь байдаг байхгүй юу? Танаас сургууль явд 10 жилийнхэн гадаа ер нь ямар вэ? Мэдгүй уянгаа ингэдэг байсан байхгүй юу? Би бас ингээл уянгагийн хичээлийн талаар сонсон шүү дээ. Сургууль мургалт гэсэн чинь манай ангийн тэр хүүхэд тэдэн сануулга аваад хөөгдсөн, тэгцэн, ингэцэн гэж ярьдаг байсан байхгүй юу? Надад тэнгууд нь би за 10 жилийн хүүхдүүд одоо юу ийгээл ямар буруу юм хийгээл хөөгдөөц бүгдээрээ л алддээ шүү дээ. Ямар сонин сургуулийн тэгээ шууд хөөгчд юм уу гэл нэлээ олон хүүхд ингээл сургуулаас явсан, ангийн цөөр хүүхд болсон гэл тэгжсэн байхгүй юу? Тэгээд яг энэ саяны энэ хэрэг гараад өсвөр насны хүүхдүүд дээр гарсан чинь ийм хүрээлэл хэрвээ байгаад исэн бол ингээ хүүхдэд бас муугаар нөлөөлж болох юм биш үү? Ийм ингээ болохгүй байх юм сануулга өгөөд ингээс хичээлээсэн чөлөөлөх нь айгүй зүг байсан юм биш үү? Би эдний сургуулийг гээд яг тэр үед л ойлгож ирсэн. Тэрнээс өмнө бол ямар л одоо муу юм хийгээд хүүхд хөвтэй л гэж боддог гэсэн. Тийм арай муу юм хийхгүй байх л гэж боддог гэсэн. Түрүү уянгаа хэлсэн нөгөө онлайн бүли бараг тий доор нь комент бичээл тэр бол сэтгэл зүйд чинь бол маш хөндөр тусгагдчих авдаг. Бараг шууд нүүрэн дээр чинь чи тийм шүү гэж хэлснээс илүү онлайнаар хэлэхээр онлайн бүлүүд чиний одоо сэтгэл зүйд таагүй байдаг шүү дээ тий. Таагүй байдаг. Тэгэл нүүрэн дээр ирээд хэлэхээр чинь надад л зөвхөн хэлж байгаа шүү дээ. Тэгээ онлайн орчинд хэлэхээр тэрийг чинь бараг бүх хүмүүс л харж байгаа шүү дээ. Тийм болохоор үнэн байна уу худлаа байна уу тэр хүмүүст хамаагүй амар итгэждэг байна тий. Итгэждэг болохоор аюу хэцүү байдаг тэр. Тэр нөгөө сүлд бүлийн юм бичлэг гараад тэг би яаж яхад орой үздэг таарсан. Тэг уянгавт хоёр ингээд нэг өрөөний цаанаа нундж байгаа байхгүй тэгсэн чи. Бүр амар ингээд дүүгээс санаа заа. Очиж үнсмээр санагдаад тэгээд тэр бичлэгийг үзээд тэгээд манад үуч одоо ямар муу юм хийдэг вүлээ гэж бодсон чи орой ажил тараад ирэхэд хоол хийгээгүй л байж байдаг та. Алцганаа сууж байдаг та гэж бодож байгаа юм чи тэгээд амар хөөрхөн. Хоол игээгүүд амар гимшээл. Аныгийн ажилласаа тарах цагийг харал. Кис хоол игээд. Заримдаа чи нэг л дандаа л зодохгүй. Тийм нь бол нэг зодохгүй загнана. Тэнгүүт ингээд яг ажиллаас тарангууд миний YouTube дээр манай гэрийн зурагт холбогдчихдаг байхгүй. Тэнгүүтээ би ингээд өөрийнхөө нөгөө нэг идэж байгаа хоолны дууг тавиад одоо цөв идмээр гол цөв гэдэг ч юм уу тий. Шүлтээ олны дуу тавиад тэгээ шууд зурагттайгаа холбогдчихдаг. Тэнгүүд ингээ уянгагийн сонсч исэн дуу шууд солигдоод миний ингээ хүсэж байгаа хоолны дуугаар тэгэл би шууд ойлгол ийм бол идмээр байгаа юм. Тэгээ уцаар ярихгүй тэгж ойлголцсон шин тий. Одоо эцэг эхчүүд хүүхдээ ингээ дуруу хүмүүжилтэй болгож байгаа тэгж харагддаг. Тийм гурван алдаатай зүйл нэрлэгээ юу их вэ? За би эхнийх нь бол айгүй сайн мэдчихээн энэ бол айгүй тохиолддог. Та хүүхдийнхээ хажууд ямар зан ааш гаргаж ийн хүүхд чинь хизээ нэгэн цагт яг тийм л ааш гаргана гэсэн үг. Тэгэхээр хүүхдийнхээ хажууд хэрэлддэг бусадтай шүү дээ. Хүүхдтэйгээ биш ч гэсэндээ бусадтай хэрэлддэг, бусадтай дээрэнгүү зан гаргадаг, бусдыг хараадаг бол тэр хүүхэд чинь танаас салаад хин нэгэнд дээрэнгүү харьцсан, хүнийг муулна, хүнийг тэгнэ гэдэг юм. Яг хүүхд чинь та юу гэж хүүхд чинь яг тэрийг л хийнэ. Та нэг хизээ нэгэн цагт хүүхдээ өөрөөсөө олж харна гэдэг ч юм. Яг тэр бол буруу гэж боддог. За хоёрдугаарт муу зүйлд нөгөөгшүүлдэг. Одоо нэг муу юм хийлээ. Өстө нэр өхөөрдөл өстө өөгшүүлээд байдаг шүү дээ. Бараг манай хүүхд хараал хэлчихлээ. Аль миний хөө дахиад хараал хэлчихлээ. Өстө гой хэлж байгаа зайлаа гэдэг гэл. Тиймэрхүү буруу зүйлийг нөгөөгшүүлэх шаардлага байхгүй. Хичнээн өхөөрдөм харагдаж байгаа ч гэсэндээ тэрийг буруу зүг гэдгийг ээж аавд хэлнэ. За тийм учраас буруу юм дээр бол хэлж авах хэрэгтэй. За тэгээд гуравт нь хэм бол ерөөсөө хүүхдийг жоох хүүхд ч юм уу эсвэл ойлгохгүй гэж үзэж болохгүй. Ямар нэг юм хийхдээ
хэлэхдээ яг хүн шиг хандах юм бол тэр хүүхдээс илүү тийм зүгээр зүйл аавна гэх юм. Өсвөр насны хүүхдүүдтэй нэг дээрээс нарсан гэдэг штэ тий. Тэгэнгүүт дээрээсээ харьцах тусмаа л та дээш явал хүүхчин доош явал хоёрын зааг бол холдоод ирнэ штэ тий. Тэгэхээр яг хүн шиг найзчиг нь яг хажуунаас нь өөрийнх нь төвшин та хүүхдээс илүү ухаантай байж болно, илүү их мэддэг байж болно, алдаад онж үзсэн байж болно. Гэхдээ яг хүүхдтэй харьцах нөхцөл байдалтай өөрөө жоохон буугаад, жоохон тэнэгдүү ч юм уу тий, юм туршлагагүй ч юм уу, хүүхдээсээ сурах гэж байгаа ч юм шиг тиймэрхүү хэмжээнд очиж байгаад харилцуул илүү зүгээр гэдэг. Тэрнээс дээрэс нь харьцаад бол юу ч болохгүй тий. Өсвөр насны хүүхдүүд эцэг эхтэй одоо хийлж чаддгүй хамгийн том асуудлууд юу вэ? Тэгээд одоо хийлж чадахгүй байжгаад чамд ингээд хандаж ирээл тий. Тэгээд эцэг эхчүүд мэддэг ч юм уу тийм асуудлууд. Бид нэр ер нь юуг илүү анхаарч ярилцаж явал зүгээр юм бол. Хүүхдтэйгээ ярьж байгаагүй сэдвчл асуудал болж байгаа юм да. Та хүүхдтэй тэр талаар ярилцчихсэн үү? Ярилцж байгааг бол таны асуудал болж ирэх боломжтой л зүйл. Тийм учраас хүмүүс айгүй алдаагаа хүнээс хайгаад идэг байхгүй юу? Тэгээ тэр залуу ч юм уу, тэр залуугийн одоо гэр бүл ч юм уу, эсвэл хүүхдээ өөрөөс нь буруутгах, багш нарын буруутгах, эмч нарыг буруутгах ч юм уу, тиймэрхүү юмнууд их ажиглагддаг. Гэхдээ яг алдаа нь хажууд нь л буюу ээж аавд нь байдаг. Одоо томчул бас нэг хүүхдүүдэд хөөгшүүлээд байгаа шүү дээ. Өө өстэй түрүүний ярьдаг шүү тий. Оо миний хүүстэй хүүхэн цэцэрлэгээс ахуулаад миний найз охин нь гэсэн, найз хөвгөөн нь гэсэн гэл тий. Ер нь яг хэдээс хэдэн наснда үерхүүл зүгээрийн тэрийг бас бид нар бас дэмжүүл болох юм тий. Оо чи үерхэж байгаа юм уу тий. Тэгвэл ингээрээ тэгээрээ гэдэг имийг хийх ёстой юу эсвэл угаасаа за миний хөө арай болоогүй шүү тий. Чи нас чи ирэхээр ингэн одоо болвол тий үерхлийн цаг маг тий үерхэл энтер гэдэг чинь бол одоо бол яг жинхэнэ хайр дурлалтай үе биш ээ гэдгийг ойлгуулж өгөх нь чухал юм ааск бол юу тий хүн хүнээ таньж ах нь эрэхтэй яа ди үерхчлээ гэж орох хэвээр юм уу? Ер нь бол хоёр л бас талтай л да. Тэгтэл гэр бүлийн хүмүүжил суурай зөв тавьсан бол тэр хүүхэд одоо тий дунд ангиас тийш ахлахаа ингээд хин нэгэнтэй найзалж нөхөрлөх тэгээд одоо найзалж нөхөрлөж байхдаа хин нэгнийг таних гэдэг нь бол бас зөв л болоо явчихна. Танихдаа одоо буруу тавигдсан суурин дээр хин нэгнийг таних нь бас буруу болчихно. Тэгэхээр энийг бүр бага наснаас нь л ярьж явах хэрэгтэй юм шиг байгаа миний бодлоор бол. Тэгэхээр яг энэ тал дээр би яг аав ээж болж үзээгүй учраас яг сайн тэгж ингэн гэсэн юм бол байхгүй. Яг миний хувьд өсвөр насаа даваад гарсан өсвөр насны хоёр хүүхэдтэй хүний хувьд бол жил бодогдчих. Өсвөр насных нь одоо яг томчул биднээс хамгийн их хүсдэг зүйл нь юу байдаг бол ярилцгал гэж хэлэх байх л та тий. Бараг тэрнээс өөрөөр юу байх вэ? Биднээс яг хамгийн их хүсдэг зүйл чинь би чинь өөрөө бас төгс гэр бүлтэй маш сайн ярилцдаг хоёр ихчтэй ярилцдаг аав ээжтэй хүн болохоор бас яг юу хэрэгтэй гэдгийг нь сайн мэдэхгүй хэлж мэдэхгүй байна. Яг энэ нийгэм дунд яг юу хэрэгтэй байгааг нь сайн мэдэхгүй байна. Яг нөгөө нэг хайрын дунд хайрлуулж өссөн хүн бусдыг хайрлаж чаддаг гэдэг шиг л байгаа байхгүй тий. Гэтэ яг нөгөө нэг дуянгаа ч бас ярина шүү дээ гэртээ. Манай ангийн тийм хүүхдэд тэр нь тэгдэг ингэсэн чинь тэгсэн энэ юм гэд ярихт нь ерөөсөө хинэнч одоо дундуур нь орж ирэхгүй сонсдог гэх юм уу. Тэгээд яг тэр хүүхдэд одоо уянгаа яг юу гэж бодож гин энэ насыгаа өөрөө юу гэж бодож гин үеийнх нь хэр байна тэр найз нь ямар юм өөрөөр нь л ингээл бүгдийг л яриулаа л гэдэг гэсэн. Тэгээд ямар нэгэн тийм шүүмж тахгүйгээр ээж аав нар ч бол шууд л зөвлөхийг л боддөө шүү дээ. За тэр хүүхч муу хүүхд юм байна. Одоо тэрэндээ найзлах юм байна. Тэр чинь тийм юм байна. Тэр чинь тэхгүй юм байна. Би бол тэгж мэдчихээн. Тэр гэдэг ч юм уу тий. Тэгэхээр тийм байх юм бол тэгэл цаашаа л яваад. Алдаагийн өөрт нь орчих гэх үү? Алдаатай нь. Одоо юу гэдэг алдаад үүсгэх гэх үү? Ярина штэ тий. Ярьж яхад нь эрсдлээ эхлээд том хүн чинь тооцоолж чадна штэ тий. За манай хүүхд жоохон тийм эрсдэлтэй байдал бол бас байгаа юм байна. Найз нь жоохон тийм юм байна гэд өөрөө дүгэн чинь штэ тий. Тэнгүүдээ тэрийгээ яаж буцаагаад хүүхдэд зөв илэрхийлэх үү гэдэг нь бас айгуу чухал ахгүй. Тэгээ би эхлээд хортой найзуудаа ярьдаг ч юм уу тий. Хортой найз ерөөхдөө өөрөөс дөөр нь хортой найз нэ гэж хэлүүлэх гээд байгаа штэ тий. За тэр найз маань тэгсэн чинь би тэгсэн чинь ингээд тэгээ надад одоо жоох хэцүү байна гэдэг ч юм уу. Тэгэх юм бол энэ хоёр шууд дүгнээд тэр чинь жоохон тийм найз юм шүү. Гингүүт энэ хортой найзын талаар хоёр дүгнээ мэдээд авчихлаа шүү дээ.
Тийм. Тэгэнгүүт тэгэхээр ер нь бол тэнэг болж жүжиглэх айгүй сайн арга байдаг. Энэ нэг тэнэг гэж боддог. Гэхдээ би тийм биш гэнэ. Дандаа тэнэг юм ярьж идэг гэж боддог. Одоо ойлгосноо яагаад тэгдэг. Одоо том болсон юм чинь нууцыг давтыг. Та ээж аваасаа ингэ нууж исэн зүйл нь хамгийн том нуусан зүйл ч юм байгаа шүү дээ. Тэгэл айгүй бивэнд амьд нуу. Гүү өстой тийм байна. Нэг удаа нөгөө машин аав ээжийн машиныг унж гараад анаа дөнгөж үнэлгээ авангуудаа тэгээд явж байгаа машин бүргэлсэн. Би яг сая тэр замаараа ирсэн байхгүй яг нэг зайсангийн нэг ийш иргэдэг тэр зам дээр. Яг мөрөгтөө хааза гიშгээд мөрөгдсөн. Айгуу хааза гიშгээгүй юу шиг гიშгээг би ингэж заахгүй. Хаас тоормс хоёроо би тэр үедээ мартцсан. Аль нь хаас аль нь тоормс гэдгээ би юусаа санаагүй. Тэгээ аль нэгэн дээр нь гიშиг юм бол угаасаа хоёлаа 50-50 магадaltaй авахгүй. Тэгэхээр нүүдэн дээр ч гიშгээг очиж мөрөгцөө. Тэгээ тэрийг айгүй ээж авсан уу чийлээ. Тэг манай машин данч яагачгүй тийм. Тэгэл битгуур чинь тэгээд аав ээжсэнийг хийх тэгж мөн битгуур гэхдээ нэг амар хүмүүсийн буруу боддог зүйл нь айгүй их тийм баяа айлын хүмүүс ямар ч асуудалгүй учраас л одоо ингээл гоё ингээл лаазж байгаа л тэгээд нийгмийн гоёор харж мардаг ч юм уу тиймэрхүү бас боддсон юм шиг байгаа. Уянгаач чинь баяа айлын ирэх охин ингээл гүйшт адилхан л манай аав ээж ирч малчин байсан. Адилхан л 3 хүүхдийн төлөө хичээгээд ажиллаад явж байгаа. Жигээл нэг ажилчин хүмүүс. Тэгэнгүүт айгүй буруугаар боддог юм нь тэр тэгээ тэрнээсээ болоод ямар ч асуудалгүй энэ насыг ч юм уу энэ амьдралыг туулсан юм шиг бас бодоод байдаг байхгүй. Би яг асуу гэж бодож ирсэн. Та гурвыг гуруулахны амьдардаг гэснээр гуруулаа хүүхдүүд байсан тий. Тэр үедээ санхугаа яаж зохицуулдаг гэсэн бэ? Одоо ээж аав нь мэдээж ингээд сарынх нь яг мөнгийг өгдөг байсан баг тий. Тэгэл охтууд болохоор ч айгүй хэрэглээ өндөртэй. Тэгээл гойж гангарчмаар санагдаал тий. Тэгээ тэрийгээ яаж нэрээ зохицуулдаг вэ? Одоо ч гэсэн шүү дээ тий. Аав ээж ерөөсө бит гурыг тэгж одоо өс сумс нүүрэндээ мөнгө зарцуулдаг гэж мэдэхгүй баха одоо хүртэл. Тэгэхээр тийм тэр хэрэгцээг бол аав ээжээс ерөөсө авдаггүй байсан. Тийм босоод одоо тий ус тогмог гэл тиймэрхүү юмнууд бол ингээл аав ээжээс аавна. Тийм гэхдээ өмсөд зүүх өөрхөн яг одоо тансаг хэрэглээ гэх юм уу? Энэ тансаг хэрэглээг бит гурав сонгоод тансаг хэрэглээг одоо хэрэгжилж байгаа учраас тансаг хэрэглээх юмнуудыг бол өөрсдөө зохицуулдаг байсан. Тэгээ одоо тэгтээ би бас ажил дээр гараад бас айгүй нэмэртэй байгаа учраас тэр тал дээр бас арай тийм байгаа. Санхүүгийн зохицуулалтсан шүү дээ хоолныхоо. За энэ сарда энэ хоолоо өргөчээ. Гэхдээ энүүгээр нь жоохон тасгалчий те. Энэгээр нь тийм юмдаа хэрэгжилчий. Түүнээс биш. За энийг бол хоолнд авчихсан. Тэгэхээр биднэрт дахиад ийм одоо мейкапны хэрэгсэл ч юм уу тийм хэрэгтэй байна гэж илүү мөнгө авдаг байсан шүү дээ. Зүгээр л өөрсдөө л зохицуулдаг гэсэн юм шүү дээ. Тийм манай гэрээс хоол хүнс гэх юм бол аав ээжээс мах ирдэг. Тэр нь айгуу тийм том зүйл. Тэгэл махтай болчвол тэгэл аав ээж маань юу амьдрчин гэж боддог хүмүүс тийм л хөдөөний хүмүүс ахгүй юу. Тэнгүүд мах гурилтай байхад болно гэж боддог. Одоо л тийм биш шүү дээ. Тийм нийгэм биш шүү дээ. Тэгэхээр мах гурлнаас өөр зөндөө юм байдаг. Тэгэхээр бас та гурав бас амар ухаалаг байгаа хгүй. Ээж авдаагүй. Тэр чин тийм штэ. Та хоёр ингэж бодоод байна гэж бас ээж авгаа ингэхгүй. За миний ээж аавын чадал нь энэ. Тэгэхээр бид гурав бол энэгээр нь ингээл талархаж аваал тий. Тэгэл харин өөртөө зохицуулах юмыг өөртөө хийх гэдэг үсэн шүү дээ. Махтай байгаа ч өөр айгу гоё штэ гэж би гэж бодоод тий. Мах ч өөр айгу гоё мах ирдэг тэнгүүд махандаа айгу баярлалаа. Тэгээд би ч нөө өсвөр наснда уян хүмүүсийг харахаар амар юм гоё гангалж хувцалж мувцлал хүмүүс хийлгээл амар тийм сормос идэг гэсэхгүй. Тэгээд би ер нь яавал мөнгө олохол яавал ингээд мөнгөтэй болоод амар гоё хувц аваад ингээд гоё явж байгаа хол гэд амар их бодож байгаа. Тэр амар их юм хийдэг гэсэн би. Эхлээл мөнгө олох тийм мөнгө олох амар их юм хийдэг гэсэн. Онлайн шоп нэгээл. Тэгснэ дараа нь өөрөө хүмүүс юм ойж сураад ингээд бүр гэрийнхаа ингээд бүх юм ингэж ойдог гэсэн зав. Өөрөө яж чад амар тэрэндээ дуртай ингээд өөрхөн хийсэн юмд амар дуртай. Тэнгүүтээ дараа нь би ер нь сормос ийс орчвол би баг өөртөө сормос ийчих юм шүү гэл. Тэгэл сормос ийс сорнгот энэ хоёрын сормосын нээж игэл тэгэл хүмүүс ийс сураал тэгэл ер нь дандаа өөртөө өөрийгөө болгоод баг явчихдаг гэсэн тийм. Тэр нь аюу хэмнэлттэй амжиргаатай юм шүү энэ үн чи танаа гэр яа тийм. Тийм ерөөсөө цог гурийн нөгөөний бодлоо амжиргаатай за тэр хүн бол зүгээр л ээжийн үрг үздэг байгаа байхгүй тийм. Тийм тэгээд нөгөө бас хүүхдэрээ
бас ээж болцсон. Би чинь хүүхдээр ээж болсон гэх юм уу. Тэгээд нэг хэсэг айгу сэтгэлээрээ унаад. Аха. Тэгээ бүр сэтгэл готролд ороод. За. Би ингээд хэцүү байна, өөрөөрөө баймаар байна. Ингээд надад ингээд ийм том өөрөг даалгаврыг онооцсон гэж бодсон. Би тэгээ ажиллаад хахад ер нь айлын томоо тэгж өсчтэй юм шиг байгаа. Надаа ямар мэдрэмжтэй байх нь тийм ч их чухал биш ээ. Гэл мэдрэмжүүдэд цааш нь хураагаал миний уйлах ихэнд биш, миний баярлах ихэнд биш, миний гомдох ихэнд биш. Тэгж агаал болондоо, тэгж агаал яандаа гэл ингээл цаашаа мэдрэмжүүдэд бүгдийг хурааж явсаар яж агаал нэг л тэр нөхцөл байдал бүрдэхэд бүх мэдрэмжүүд маань ингээд зүгээр ингэж урсаж гараал. Тэгэл юу ч утгагүй болоод юу ч оо сонирн биш болоод тиймэрхүү үе бол яг гарч ирдэг юм бэл. Тэр үеийг тэгээ яаж давтж тулав? Тийм. Гэтэ бас тэр хугацаа чинь бас тийм амар амархан байгаагүй. Саяхны хүртэл. Тийм. Аваа 2 жил. Тийм. Тэгээ тэрийг энэ хоёр дүүдээ хэлдэг байсан уу? Хэлнэ. Тэгэл надад хэцүү байна. Тийм хамгийн их одоо нөгөө нэг тэр үедээ би ч нөгөө нэг тарьсан юмаа буцаагаад үр шимийг авч байгаа хүн шиг байсан байхгүй юу? Тэгээд яг ингээл зовлон юмнуудаа хэлэнгүүд энэ хоёр маань аягүй ойлгодог. Надаа ингээл гоё хоол хийж өгдөг. Агаарт гарыг инги тгий та одоо тийм гоё бизнес явах юм уу? Гоё юм сэтгэл санаагаа өргөсөн юмд явбал зүгээр юм шүү гэдэг ч юм уу ингээд яг тэр үед намайг ингэж аягүй урмаар дэмждэг байсан. Тийм ээ. За одоо тэгсэн чинь уянгаа бол одоо хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлээд одоо бас лал жигүүр нь урагчж байгаа шүү дээ тий. Тийм. Бас ингээд гадагшаа сургуулийн энтерт явах хүсэлтэй байгаа тий. Ингээ явлаа гэж утсан чи одоо хоёр их чигийг хамгийн их санах бах та. Аха. Мэдээж хоёр их чигийг санана, ээж авыгаа санана, муурыгаа санана. Тийм тэгээд хамгийн санаа зовж байгаа юм. Энэ хоёр их чиг үлдээгээд яаж явна л шүү. Жохон юм. Яаж хоёр жоох юм үлдээг юмна гэх юм тий. Тийм. Одоо их чинь ингээл тусдаа гараад явах юм бол тэгэл угаасаа л ингээл амьдралын эрхэнд тийм угаасаа гурван тал цална шүү. болох хэрэгтэй байсан. Тийм. Анака тэр байна. Анака ч аим татгшаа штэ ингээд. Ингээс очив. Би танад очиж амьдрнаа. Их чигээд байгаа юм яа гэдэг. Та намайг амьдрал ч юм байгаа сте. Одоо тэгж хэлж гинөө. Яа бүр иртээ сүр ингээд штэ. За уянгаач явах явчин би танад очиж амьдрах хөөш юм. Надад л их амар хэцүү. Би ер нь хаяа ер нь жоохон тэрийг бодож ингэ сэтгэлээр байдаг. Өөх одоо бүртээ болоогүй юм төлөө шаналдаг байна шүү дээ. Тэгээ би бүр нэг шүн уйлсан. Энэ уянгаа ер нь амар уйланхай байна тий. Өө харин бүгдээ уйлсан. Тэгээ хөгшрөөд бүр нөлмөс бүр ойрхон болчихсон. Битгуур чинь тэгэл ингээл ярьж амч. Одоо ингээл том болоо гэж айгүй хэлдэг тэнгүүт гурлаа одоо ингээл том болол амар гой охтод болол тэгэл 3 гэрээсээ ирээл бүр 2 3 хоног уцаа унтраагаал амар шоудна тэгэл. Тэгэл 3 би нэг амар сансан байх бах та гарахтаа ингээд хэнг аут ихтэй айгүй гоё хаах та гэж яриад. За ингээ манай гуравт хүмүүст ингээд хэлхийг хүсэж байгаа ч юм уу тий өөрсдөө ойлгуулахыг хүсэж байгаа миний асуулт асуугаагүй тийм зүйлсүүд байна. За ингээ хүүхдээ хүлээн зөвшөөрөх нь айгүй чухал заяа. Энэ ингээ манай гибэлд айгүй их анзаарэгдсэн зүйл. За жишээлх юм бол манай нөхөө зурх туртай байна, уянгаа дуулах туртай байна. Би өөрөө ингээ унших туртай гэдэг ч юм уу. Иймэрхүү бит гурийн хувь хүний онцлог байгаа шүү дээ тий. Тэнгүүд аав ээж маань яг тэгж дэмждэг байсан. Дуулдаг хүүхдээ дуулахаар нь дэмждэг ч юм уу, зурдгаар нь дэмждэг. Тэгэхгүй одоо ихчгээ чи ном унш ч юм уу, ихчгээ чи тийг дүүшгээ дуул гэдэг ч юм уу. Тийм шаардлагуудыг ер нь барагтай л тавьдаггүй байсан учраас би яг бас энэ хоёртой амьдарч эхэлснээсээ хойш айгүй илгийн юмнууд гарч байгаа маа карантинаар. Би чи нөгөө хичээлдээ ер нь гайгүйсэн. Тэнгүүт энэ хоёр хичээлийг хийж өгөхгүй энэ хоёр сэрдэггүй. Тэгэл Анукагийн математикийн шалгалт нь болол би өөртөө математикийн шалгалтыг бодож өгчээсэн чинь Анука номоо аваад ирсэн чинь номын навчирсан чинь ерөөсөө тэр бодох бодлогонууд нь байдгүй. Тэгэл бүр энэ дээр чинь байхгүй шүү дээ гэсэн чинь уянгаа ирсэн. Та миний номыг авсан байна шүү дээ. Анука өөрийнхөө ч математикийн номыг мэдгүй заяа. Тэгэл уянгаа ингээ онлайн хичээл ороод монгол хэлээ үзэл сууж ахт нь бүр амар энгийн юм ойлгохгүй бүр тэнэгтэй болдгоо араас нь дагстаа. Яг ширээн дороос чимгээл ингээ онлайн нөгөө шалгалтаад тийм онлайнаар ингээд хичээл үзэж байхад бүр миний хийж чаддаг юмнуудыг энэ хоёр чадахгүй болохоор миний аягүй ингээ шар хөдлөө уур хүрээд бүр тэгэл тэгж яагаад ер нь сүулдэ ингээ хүлээн зөвшөөрсөн. За над чи ингэж хичээлийг нэх юм албагүй шүү дээ. Гэхдээ би ингэж хийснээрээ яг энэ хоёр
юу сурж авах юм, юу хийх ёстой юм, тэрийг ямарсан ингээ хийгээ яваарай. Тэрнээс тийм гоц гойд байх гад бол хүчтэйд ч хэрэггүй мэн гэдгийг айгүй Тэгэхээр чи заавал онц сурах ёстой, чи заавал ингэх ёстой гэж нэг нь ч тэгдэггүй юм шүү дээ. Тэр бүлээсээ бол тий. Тэг би болохоор ээж аваа намайг нэг ч удаа хичээл хийлгэж байгаагүй. Аха. Нөгөө нэг хүмүүс ч одоо нөгөө нэг А Б гэж сурахтаа ээж нь ингээл зөвлөөл аав нь ингээ зааж өгвөл манай аав ээж хоёр хийнэж надад хүсэг тоо ерөөсөө зааж өгж байгаагүй. Би өөрөө ингээл сураал явсаар ажгаад төгсөж исэн. Миний бүр 12-ийн хонхны баяр дээр хүртэл аав ээж маань ирээгүй ажилтаа байсан. Тэгээд их сургууль төгсгöd бол за нэг очие даа гэдээ ирсэн. Тэгээ ийм ч болох одоо тэр нөгөө нэг хүсэл чиний хүсэл байсан уу эсвэл ээж аавын хүсэл орж ирсэн үү? Манай аав ээжийн бас нэг давуу тал нь айгүй тэгэж хүнийг мөрөөдүүлэх туртай байдаг. Мөрөөдлийг нь ингэж санал болгодог гэх юм уу? Ийм ч хүн гэдэг чинь тийм байдیں۔ Тийм хүн чинь тийм байдیں۔ Тийм мөрөөдөлтэй бол бас гоё байгаад аав ээж нь тэгж мөрөөддөг байсан. Мөрөөдөлтэй нэгдэг чи өөрөө гоё штэ гэл ингээл айгүй өөрөөрт нь тохирсон мөрөөдлийг айгүй ингэж санал болгодог байсан. Чи шууд тийм биш. Зүгээр тэгвэл гоё ах та аав ээж нь тэгж баярлах байх та. Эсвэл нэрээ гэртээ нэг юм эмчтэй олчвол гэдэг ч юм уу нэг юм дал даргаар надад хэлжсэн. Гэхдээ миний сонгосон сонголт бол миний өөрийн сонголт байсан. Учираас тийм мөрөөдөлтэй хүүхдийг болгож өсгөнө гэдэг нь айгүй бас чухал юм шиг байна. Надад гэвэл ингээд амьдралыг аюу хөнгөнөр харуул их зүгээр юм шиг санагддаг. Амьдрал чи юм хэцүү дээ. Одоо мөнгө олоход амар хэцүү байх та. Би ч ийм юм мөрөөдөд ёстой бүтэхгүй дээ гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм тэрийг ч юу гэдэг вүлээ? Одоо готронг тийм готронг байгаад хэрэггүй юм шиг санагддаг. Айгуу гоё өдрөг тийм болно доо гэж бичдэг. Тийм байвал зүгээр санагддаг. Тэг угаасаа нөгөө нэг ихэнд хэлжсэн шүү дээ. Бид гурав угаасаа нэг тийм төгс мөкс бол хүн биш, зүгээр л хүний хийж болохгүй юмны зааг дээр яг цензураа бариад явж байгаа. Зүгээр л энгийн хүмүүс тэгээд одоогийн нийгэмд энэ нь илүү сайн юм шиг харагдаад байгаа боловч зүгээр л энгийн хүний гаргаж байгаа үйлслүүд гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. Одоо хүн болгон л ийм байх ёстой уусан тий. Гэтэл ингээд доошоо олцоод байгаа шүү дээ тий. Зүгээр л нормал амьдарч байгаа нь одоо үед сайн амьдарч байгаа юм шиг болчиход байгаа учраас. Тийм хүн болгон л уг нь ийм амьдралтай л байл зүгээр. Одоогоо тэгвэл өсвөр насныхандаа гоё зөвлөгөө өгөөд энэ дуусгийнхаа дугаарыг бас дуусгая тий. Тийм. Эмч хүнийхээ зүгээс ч болно. Та хэд маань болохоор яг өсвөр насны охтууд тий. Найзуудаа ийм байгаарэж гэдэг юм уу, уриалдаг ч юм уу. Өсвөр нас чи айгүй гоё чухал нас ахгүй юу? Хүний амьдралын ер нь хамгийн гоё үе. Тийм учраас хүүхдээс том үнлүү шилжиж байгаа, бүх зүйлийг мэдэж таньж байгаа, өөрийгөө олж байгаа ийм нэг юм урт аялал шиг зүйл байгаа даахгүй. Тэр аялалдаа та хэрхэн бэлтгэдэн, өөрийгөө хэрхэн сорин, юу сурч аавна, өөртөө юу төлөвшүүлнэ. Тэр нь цаашдаа 60 жил, 70 жил таны амьдралыг авч явах тийм чухал зүйл учраас энэ насанда аав ээжийнхэн төлөө биш те хин нэгний төлөө ус уух гад ч юм уу те хин нэгний төлөө зөв амьдрах гад байх хэрэггүй. Энэ бол таны одоо аяллаа чи эхлэл учраас өөртөө сайн хайртай байгаад өөртөө анхаарал тавьдаг байгаарэ л гэж хүсэж байна. Өсвөр насныхан маань гэлтгүй аав ээжүүд маань мэдрэмжээ амар буруу илэрхийлдэг аахгүй юу? Яг тэрний амар анзаардаг. За жишээлх юм бол хүүхдээ шууд зоддог ээж аав нар эдэн штэ тий. Тэр цаана нь яг юу байгаад байгааг хүүхдээ ойлгуулахгүй. Би чамд санаа зовоод зодоод байгаа мó эсвэл санаа зовсондоо загнаад байгаа мó эсвэл хайрлсандаа тэгээд байгаа мó ямар мэдрэмж ингээд өөрт чинь байгаа болохоор та яаж илэрхийлээд байгаа гэдгээ нэгдүгээрт ойлгуулж чаддаггүй. Нөгөө талаас хүүхэд нь стресстэй ямар нэгэн зүйлийг ойлгохгүй ч юм уу эсвэл яг өөрт нь ямар мэдрэмж төрөөд байгааг нь мэдгүйгээр хүүхэд нь дуугүй болдог ч юм уу эсвэл аав ээжийнхээ өөдөөс уурладаг. Гэхдээ өсвөр насныхан бол мэдрэмжээ таньж явж байгаа нас ахгүй. Би энэ одоо яагаад байгаа юм бол уурлаад байгаа юм болов уу? Гомдоод байгаа юм болов уу? Энэ нь одоо нөгөө нэг яах зан чанар юм бол гэдгийг таниад явж идэг учраас зарим мэдгүй тийм мэдрэмж гараад ирэнгөө шууд дуугаа ороодаг. Эсвэл шууд зөрүүдэлдэг өөрийнхөө хамгаалах механизмаар гэсэн үг байна шүү. Тэгэхээр нөгөө нэг мэдрэмжээ таньж хоорондоо ярилцаж ингээ мэдрэмжээ хоорондоо зөв солилцоо сурчвал асуудал арай багасдаг. Би чам санаа зовлоо ш, баахан залуулаа ш гэж хэлүүл арай өөртөө тий. Хүн залгаад ахт чинь гэдэг чинь бас арай өөртөө тий. Тэгэхээр айлгчих юм хүн
сэтгэл мэдрэмжэл зүйл. Нэг утгатай мөрчлөнгөөсөө яаж Илэрхийлээд байгаа нь өөр гэдэг нь тий амар илэрхийлэх арга нь өөр. За манай Анука. За 20-с 22 насны ингээд өсвөр насны ах эгчнэр гэх юм уу одоо залуучууд дүүнэртэй ингээд амар зөв үлгэр дуурайл болдог байгаасай гэж үзэж байна. Нас их зөв тий. Тийм айгуу зөв. Тий. Би бас нэг юм бас дотор өгчөж байгаа. Одоо ингээд сошиал гэдэг айгуу том нийгэм болчлоо шүү дээ тий. Тэгээд эцэг эхчүүд маань тэр нийгмийг бүтээж байгаа гэдгийг өөртөө амар сайн мэдэх хэрэгтэй. Таны юу одоо сошиал дээр юу бичиж гин, юу шеэрлж гин, юу тавьж гин гэдэг юмнаас чинь таны хүүхэд хүмүүжж байгаа гэдгийг амар сайн ойлгох хэрэгтэй байхгүй. Та юу бичиж гин, юу шеэрлж гин, юуг ингэж дэлгэрүүлэх гэдэг ямар сайн зүйл, ямар муу зүйлийг нийгэм түгээгээд энэ тэрүүгээр ч л таны хүүхэд одоо хүмүүжиж байгаа байхгүй. Нийгмийн хүмүүжил гэдэг чинь тийм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр хувь хүн болгоно л нийлж байгаа л нийгмийг бүтээж байгаа учраас та яг юу хийж гин гэдэгтээ бас танаас л ер нь бол нийгэм эхэлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За ингээ өнөөдрийн манд дугаар нэгэнт өсөр үед чиглэсэн юм чинь манай уянга маань өнөөдрийн дугаарыг одоо хаах эрхийг чинь чамд өгье. Онцгой ирэх. Баярлаа. Тэгээд гатигчтэй бит гурыг өрсөнд бас маш их баярлж байгаа. Бит гурав бас ингээд гурлаа зөвхтаа нэг юм турсамж болгож үлдэж байгаад бас баярлж байна. Өнөөдрийн дугаарт би хоёр ихчтэйгээ оролцлоо. Тэгээд өнөөдрийн дугаарт бас тусгайлан өсвөрийн эмчигч маань ирж өсвөр насныхны тухай болон өсвөр наснд юу болдог талаар зөвлөгөөнүүд өглөө. Та бүхэнд хэрэгтэй мэдээлэл бас байж магадгүй. Тэгээд манай Medcast channel-д like, subscribe дараарай. Баярлалаа. Баярлалаа.